цаана подкаст сонсогчтой ингээд Swishcast-ийн эхний дугаарыг бид нэр бичих гэж байна. Ингээд миний бие шийдээ одоо юу цаана цэг юу байна? Байна. Ингээд бид гурав бол ер нь бол ингээд үндсэн одоо подкаст хөтлөөд явах хүмүүс нь байгаа. Гурван хост байна. Тэгээд энэ подкаст нь болохоор ерөнхийдөө бол миний пэйжийг бол мэдж байгаа Swish гээд пэйж ажилладаг одоо хипхоп болон NBA-ийн талаар мэдээллүүд бас ингээ өөрийнхөө үзэл бодлоор тэ нийтлэл бичдэг. Тэгээд ойрын үед болохоор зарим зүйлсийг нөө бичиж амжихгүй мэдээллийг оруулж амжихгүй байгаад байгаа болохоор ер нь бол яагаад ингээд яриад хүрчихэж болохгүй гэж ингээд ер нь бодсон. Тэгээд тэрний үндсэн дээр бол хийж гин. Энэний өмнө болохоор бид нар ингээд туршилт болгож демо дугаар хийсэн байгаа. Тэрэн дээр болохоор цэгийн бит хоёр маань нэг лайв ихтэй цуг хийжсэн найзтайгаа цуг ингээд ярилцаад үзсэн. Ер нь бол боломжийн санагдсан. Одоо үндсэн одоо хүнээр нь одоо маань Иба маань ингээд суухаар болж байгаа. За ингээд Иба өөрийгөө нэг танилцуулаач сонсогчдоо. За юу яцхан Иба тэ оюутан штиси оюутан тэгээд сургуулаа сольсон болохоор төгсөх болоогүй байна. Кредитийн таг үүсэхгүй байна. Тэгээд миний хувьд болохоор ер нь яг хамгийн анх нөө Unlock гэх подкаст сонсч байсан. Өнгөрсөн ноднгийн 10 сард ч юм уу. Тэгээд тэрийг эхэлж нэг 2 сонсчод нэг юм бодоагүй. Тэгээд 3 дахь 4 дахьсэн тэгээд ер нь ийм подкаст хийвэл зүгээр юм байна гэж бодолтой явж исэн. Тэгээд явж байгаад нэг бэгэ битээр уулзаад тэгээд уулз юмэр сууж захтай хоёулаа подкаст хий гэсэн нууцхан хүсэл агуулж байснаа мэдэрсэн байдаг юм аа. Тэгээд түүний үүднээс тэгээд юу ярих вэ ярилцаа тэгээд Swish пэйжээр дамжуулан одоо Swish пэйжийн өөр нэг хөвлбөр подкаст болгож гаргаж ирж байгаамаа. Тийм юм байна. Ер нь бол айгүй гуруулаа тийм ярих сонирхолтой дор хүсэлтэй хүмүүс. Сонирхлоор нэгцэн залуучууд. За тэгээ анхны дугаар маань эхэлж байна. За лагаа үлээ. Юу төрс өдрөө те бидний дараа жил тэмдэглэж магадгүй ч гэх шиг. Тэгээд подкастн дээр болохоор бид нэр ингээд тодорхой мэдээллүүд ч гэж тэ ер нь одоо ингээд сэдвүүд бэлдээ тэрнийхээ дагуу ингээд ярилцаад явбал илүү одоо хүртээлтэй болоо те заримдаа ингээд сэдвээсээ ингээд хазаах тал их байдаг одоо маазраад өөр юм. Гэхдээ мэдээж хөвчлөлтэй байдлыг ингээд агуулна ингээд одоо найзууд хоорондоо яаж яриад ингээд яадаг шиг ингээд сонсогчдоо бид нар бол хүргэх зорилготой байгаа. За өнөөдрийнхөө дугаараар болохоор одоо FIBA эхлэх гэж байна. Тэгэхээр FIBA-гийн талаар ярина. NBA-д болохоор саяхан болохоор free agent-ууд одоо үйлрэл ер нь бол одоо дуусах тийшээ хандж байна. Lakers ховордыг авсан энэ талаар ярилцсан. Хөгжмийн тал дээр болохоор саяхан гарсан одоо шинэ дуунууд болон XMF хэр болсон талаар одоо Ибагийнхаа сэтгэгдлийг сонсон гэдэг. Тэгээ мөн одоо 9 сар болох чинь одоо хичээл орж эхэллээ. Хичээл ном орж эхэллээ. Тэгээд оюутнууд маань зөндөө ингээд одоо шинээр оюутнууд болж орж ирж байгаа. Бид өөрсдөө гуруулаа нэг шүтээс сурсан сурч байсан хүмүүс бишээ сурч байгаа болон сурсан хүмүүс болохоор ингээд одоо бакан ч гэсэндээ шүтээсийн амьдралын талаар ингээд гоё хурцын дурсамжаа одоо хуваалцаа тий ингээд. Тэгээд нөгөө талаар бас нөгөө шинэ оюутнуудаа ганц ч гэсэн бас нэг зөвлөгөө өгчих юм болов гэж зэрж байгаамаа. Хийж болох болохгүй зүйлсийг оройтой зүйл. Шүтээст орсон хүмүүстэй тэгээд цаашдаа явн чангарна хэрэгтэй л дээ шиг. За ингээд эхний сэдвийнхаа талаар өнөр ярилцгаа. Тийм тэгээд нийгэм хэлэхэд манайхаа юу байгаараа бид гурийн ингээ анхны дугаар болохоор бас мэдээж авах гэх юм бол зөндөл агаах. Тэгээд битгий ингээ нөгөө амар хөндрүүлж сонсох гэж амар хүлээлттэй ч юм хөндрүүл сонсох гэж битээ нэг үзээрээ бид зүгээр айл болох чөлөөтэй шууд өөрсдийнхөө тэгээд дээрэс нь бас мэдээж яг ингээд агуулгынхаа хүрээнд бас ингээд студенттэй ярих гэж зорж байгаа. Тийм болохоор ингээд бүр ингээд хийгээд дутцсан ч юм уу тийм биш болохоор битээ нэг айгуу тийм нэг
It's our first time. Ер нь ойлгож байгаа хаа. Тийм тэгээ бид хэдийн ярьсан юмнуудыг тэгээ нэг тэгж хүн дээр тусгаж авах шаардлагагүй шүү. За. Тэгэхээр FIBA эхлэх гэж байна. FIBA-гийн тоглолтууд ер нь та хоёрных өмнө үзэж байгаа байх тийм. FIBA л өмнө үзэж байгаа. баг үзэж байгааг бохоо. FIFA л үздэг байсан баг тийм. Ер нь. Угаасаа нэг жилийн жил чинь нэг ингээд давхцаад байдаг байсан байхгүй. Тэгээ энэ жилээс зөрүүлж одоо FIBA болгож ингээд хийж эхэлсэн. Тэгэхгүй бол дандаа FIFA-гийн FIFA ч одоо юу юм бэ? Бүр амар. Баг олимпик цаашаа явуулдаг юм тийм. Тэгэл хүмүүс ч орой гараал юм сакс үзэх. Тийм. Гэрэл дуудамжаар дүүрэн хүмүүс. Тийм. Түрүү жил ч юм бол бүр амар байсан ш. FIFA бол ерөөсөө байн үздэг яа. Тийм. Энэ жил гэхдээ баг айгүй бол тийм газруудад ер нь бол одоо нэг цаг нь бол адилхан шүү дээ хятадтай Монголын цаг. Тэнгүүд одоо бөөндөө цуглаж бол үзэж мүзэж болох байх л гэж боддог шүү дээ. Өглөө эцээч мэрэг шаардлага. Газрууд угаасаа тэгж хийх хоо тий. Одоо бизнесээ бодвол нэг пианы үлрэл мүлрэл зарлалаа л тий. За FIFA баяр маяг. FIFA дээр болж сонио ачнаас гэвэл одоо бол нэг анхны шатны тоглолтууд эхлээд байгаа. Одоо pre-game гэж ярих юм уу та. Тэдний эхэлсэн. Америкийн багийн яг 12 хүн зарлагдсан. Тэгээд өмнөх подкастн дээр болохоор бид нэр ингээд ярьжсэн байхгүй юу. Туршилтан дээрээ за хэнийг хасгаа масхаа гэсэн. Цэгийн чинь би болохоор Лопциг гэж ярьжсэн хас тийм үү. Манай найз болохоор шууд Smart-ыг хас гэсэн. Нэрийг хэлсэн чи Smart-ыг хас гэдэг. Тэгсэн манай найз өөрийнх нь багийн нөгөө өөрөө Lakers-ийн фэн. Өөрийнх нь багийн Kuzma хасагдсан. Шагааны гимтлээс. Шагааны гимтлээс. Kuzma зайл хайр. Оол 8 туршлах суух боломж тийм ирсэн. Kuzma баг дараачийн Lakers-ийн 3 дахь хот хэмжээний одоо потенциалыг ингээд дэлхийн аврагт явснаар ингээд аваад яах байсан одоо гимтчлээ. Хайран. Switch дээр нэг тийм стат гарсан байсан юм сте. Дэлхийн аврагт оролцсон залуу тоглогчдод даг эрх хүлээлт нь стат нь хамаагүй өсдөг. Тийм. Би түрүүчийнхаар бас ярьсан ингээд 14 онд оролцсон тоглогчид одоо ингээд одоо дандаа All Star болсон 10 онд оролцсон зарим нь MVP болсон жишээний тий одоо Rose KD Harden Curry энэ жилээс бол та хоёроос бол хэн тэгэж амар гоцгоорох боломжтой гэж бодож байна. Харин ер нь бол би бол харахтаа бол Tatum Mitchell хоёр л ер нь ингээд All Star-ын замнал нь эхэлж байгаа юм болов уу гэж бодож байгаа. Харин Kemba Walker-ыг болохоор ингээд одоо next level руугаа орж байгаа юм уу илүү хамгаалалттай болоо. жоохон ментор хийдгээд ер нь ямар үе тийм мэдрээ. Энэ дундаа хамгийн туршлагатай байгаа шүү дээ. Kemba ч одоо Boston-ы үндсэн холбогч одоо Boston ирээд дараа жил сайн явах юм бол Kemba-гийн мэдээж нэр нь MVP-гийн ярианд яригдсан шүү дээ, тий. Тэгээд Kuzma хасагдсан. Kuzma хасагдсны ингээд яг тэр тухайн өдрөө Австралид хожигдсан. Тэр бүр ёо. Тэгснэ Австрал чинь 26-0 лөө тэгж хожигдож явж исэн гэж тийм. Тийм. Би өмнө нь ерөөсөө ингээд одоо дэлхийн аврагт ингээд ороод тоглосон шүү дээ. Дэлхийн авраг олимпиад Америктэй. Тэгснэ ингээд Америкуудаас 0.66 байт юм бэл. Одоо 1.66 болгосон л та. 66-0. Тийм бас Австралиг насаараа дэглэх гэсэн. Гэтэ гоё юм уу? Амар мэдээтэй хэлж чинь энэ удаагийн дэлхийн авраг. Тэр фэнүүд нь бүр амар тогшж ийлээ шүү дээ энэ чиг. Сидней дарах болчихсон зээл. Одоо Америкийг хөжнө гэдэг чи юу вэ? Насаараа л Чи баг мөрөөдөл юм шүү. Монгол нөгөө хиттыг хурж ирээд хажуулъя тийм. Тэрнтэй л адилхан юм болж байна. Тэгээд Пати Милс алсан. 4-р үед зүгээр Стеф болсон юм уу яасан? Хартон болсон юм уу? Аим шигтэй. Орж ирэл шидэл. Яг системийн тоглогч яг системийн юм аа л хийсэн. Яг ганц хоёр isolation шидэлт хийх нь хийсэн. Засаас гоё явж ийсэн. Тийм. Австралийн багийн тоглолт бол илүү илээ. Америк болохоор ингээд яг би бол яг ингээ харахтаа локдаун тийм дефендер хийх одоо яг хүн байхгүй гэх юм уу. Тэгэж харсан. Kemba member ч нь бол тийм сайн хамгаалтай шүү дээ. Төвдөө Харрисон Барнс. Йоо. Harrison Barnes төв дээр гараад тэр Австралид хийж байгаад юу вэ би бүр одоо боготыг яаж хаандаа гэсэн нэрэл хаагаагүй дээ. Бараг 3-3 төвтэй хийж Harrison Barnes яг хурдан тавтыг нь ойлгож юм л та. Гэтэ Harrison Barnes PF дээр л зүгээр тавьчих. FIFA бол нэг тиймэрхүү сонир хачинтай. Тэгээ 40 дээр Америк хөшөөгөө авч Канадыг бол бут нэргсэн байлээ. Өмнө нь юунд тожигдчихлаа? Юу? Америк чинь 6 онд л сүлд тожигдсон шүү дээ хамгийн сүлд FIFA-д. Тэгээд юу авч шигтчих. Тэр нөгөө Dream Team лөө. Үгүй биш. Dream Team-ийн дараачийн баг.
Тэр 6-нд тэгж яхахта Австрали хожиж байгааг юм. Австрали хийж байгаа. Австрали тэр үед зураггүй. Тэр үед грек тожигдчихсэн гэж ярьдаг. Тийм грек тожигдчихсэн. Ухаан. Зэрэг тийм грек байгаа. 4 онд нөгөөдөл чинь бас яваад Олимпиас алт авч чадаагүй хүрэл авдаг. Тэрийг бол Готомшгийн баг гэж нэрлэдэг. Тэгээд 4-6 тэгээд 8 онд бүр ингээд Америкчин заа гингүүтээ одоо Коби, Кил, Леброн, Вейд тийм зүгээр хятад гэсэн шиг. Dream team-ийг баг нэрээ юу байсан юм биш үү? Тэр нөгөө Бээжингийн Олимпийн тэрийг л ганц хоёр тоглолт үзэл үзсэн л байгаа тэрнээс. Тэрний гэхдээ Америкийн тоглолт дутахгүй шүү. Зүгээр ингээд 2 дугаар үедэр 20 оноо 30 оноо болгоцсон. Тэгээл нөгөөдөл нь заал авч байгаа юм шиг сайх. Одоо гэхдээ амар сонирхолтой байх хаа. Америкийн тоглолтыг үзүүл ингээд ан маань л яваад л ш. Тэгэж амар тасарч чадахгүй. Эсвэл pop зүгээр бэлдээд байна уу яагаад вэ? Тэ Spurs-ын тасар. Одоо баг тэр нөгөө хүрэл авдаг баг шиг байх уугүй гэдэг тэр яригдээд байгаа шүү дээ. Тийм их бол айгүй яг өмнөх хүлээлтийг бол айгүй бага л тавьсан тийм. Одоо яг тэгээ Барцад нь арилж байгаа юм байна. Тийм яг тийм Барцтай арилгачлаа гэж бас ойлгож болох юм те. Иннээс хойшоо ингээд жижиггаа гаргачлаа гэдэг шүү. Иннээс хойшоо ингээд илүү ингээд туршлагатай тоглоод одоо Мидлтний гараанд гаргамаар айн жишээ Кембатай те. Мидлтэн, Мичл тэр гурыг урд шугам дээр гаргachвал их дайчгүй гэж санагдал. За тэгвэл мань митээс илүү pop мэдж байгаа хөө те. Попович. Тийм. Энэ жил 32 баг оролцож байгаагаар онцлогтой. Жилийн жилд болохоор 24 жил баг. Хамгийн их рекорд хамгийн их баг оролцсон. Тийм. Тэгээд бусад дэлхийн ингээд улс орнуудад ч гэсэн амар их боломж гаргаж өгч байгаа. Ер нь сагсан бөмбөг одоо глобалчлагдтал улам л гоё л болоод байна. За NBA тоглогч нар хүртэл те. NBA-ийн одууд нь дандаа одоо глобал одууд болж шít. Йокич, Антетокумбо, Руди Гобер, Руки Рубио, Лука Дончич гэл одоо дандаа залуучууд гарч ирж байна. За FIBA бол одоо 31-нд эхлэн тэгээд 31-ээс бөөндөгөө ингээд тоглолтоо үзээ те. Би одоо пэйжээрээ заримдаа ингээд тоглолт үзэж байгаа ингээд тухайн үеийн моментийг постлон, ревю постлон. Тэнгүүд нөгөө ингээд доороостэй ингээд өөрсдийнхөө санал бодлоо хэлээд явцгаагаараа манай пэйжтэйг дагдаг залуусаа. Тэгээ манайхан бас гадуур найз нөхдөд гоё сууж үзээрэй. Тийм. Орой гараад тий. Гацаа пив шинсэн шиг. Угаасаа хилэлтгэ мэдж байгаа хэлгүй дээ манай залуучууд. За NBA лүгээ одоо жоохон оръё. FIBA бол яг тэгээд үзээд бол одоо яг 14 биш бараг нэг 20 морин хоног орчим явах байхаа. Тэр хооронд тэгээд угаасаа бид нэр подкастаараа ингээд зөндөө ярилцсан одоо өчигдрийн тоглолт болсон инглиш ярилцаад явна. NBA. За Howard Lakers орсон. Та хоёрын бодлоор. За энэ ашигтай 8 юу үгүй юу? Тэ. Яг ашигтай ашиггүйг нь бол яг нэр улирал эхлээл мэдэх багт. Гэтэ Мелог яагаад авсан? Ингээд Леброныг сайн найз нь байна да. Тэгээ яг юу ямар яриа Лебронд юу нөлөөлөө? Леброн Мелог сонгохгүй болсон шалтгаан юу байв? Мелог ярилцсан дээр тийчээсэн давсан асуудал байв. Мелог чи ярилцсан дээр болохоор би уусаа Леброн ханд найзаасаа тиймэрхүү юм гуйж чадахгүй ухааны юм ярьжсэн шүү дээ. Тэгээд одоо барыг тэр нь л биелж байгаа шиг байна да. Гэтэ Мелогийн хувьд бол нэг нэг одоо нэг Монгол зан гэх юм уу юу гэдэг танил талаараа ингийг бас хүсээг бол ахах та тий. Танилаараа яриулчих. Тэгэхээр ч юм бас одоо Мело ч бас нэг хөвгний эго үзлэн байгаа л байгаа шүү дээ. Тэгээд өөсөө дэлхийд дахинараа харж байгаа юм чинь тэгээд зайн Леброн ягаал Мело орчлоо гэж ярьж шүү. Тийм. Ер нь л тий. Тэрний оронд Мелог өөр одоо Portland жишээ нь авал та тийм биз дээ. Portland, Detroit тэгээд одоо дундаж хэмжээний багуудад Мело плей-оффт ордог баг байна тийм. Хин Мело Лилер тэгж ярьсан гэлөө хамт тоглолмоор байна. Нэг Мело ч би зодог тайлна гэдэг нэг юм мэдээлэл явуулсан шүү дээ. Эцсийн хөвлөрөл мэдээлэл. Яг тэрнийхэн дараа яг тэрийг нь Лилер харчаад Мело бол тоглох хэрэгтэй. Ер нь бол баг ингээд хамт тоглоё моглоё гэсэн. Тийм жоох юм даалт тутаг явсан. Дэмцсэн маягтай тий. Лилер өөрөө бол Мелогийн тэр хоромш мэдээллийн Мело өөрөө хийсэн юм уу зүгээр өөр Мелогийн би дасгалжуулагч нь одоо ингээд бүр ингээ аргаа барангуудаа баг ингээд яацл юм шиг байна шүү дээ. Ингээд энэ нэг үлрэл ингээд сүүлчийн үлрэл болгоод тоглоулчих гэдэг. Swing юу л яах гэсэн юм шиг шүү дээ. Одоо сүүлүүлрэл бус багууд бас жоохон яачих гал одоо зарчих гач ахуулчих гал жоохон үнэн. Тэгээ ер нь бол яг Мелогийн сүүлийн үлрэл гэвэл яг
тухайн багийн амар бизнесийн орлого нь нэмэгдэн л дээ тий. Тий. Одоо наадсахын Бруклинд очлоо гэхэд Бруклинийхэн ингээл ордон дүүрэн биш дандаа л. Тикийн хувьд бол Мела бол одоо бол амар боломжит сонголт. Гэтэ дааж багийн нөгөө чимистер одоо юугаа ярих юм бол багийн амжилтаа ярих юм бол. Гэтэ бол Өөсөө юу юм шүү. Одоо Мела одоо зөвхөн нэг үлрэлийн л одоо гэрээ хийш нэг жил. Тэнгүүч яг одоо багийн тэр chemistry-гийн хувьд бол угаасаа Мела яаж тэгж нэгдэж чадахгүй юм шүү. Тэр хувьдөр яг улирал ингээд плей-оффд орох багт бол би нэгдэж чадна гэж байна. Сая жишээ нь Хьюстон дээр бол ердөө 10 тоглолт шүү дээ. 10 тоглолт гэдэг чи хэд өдөр 20 өдөр тийм хүмүүстэй байгаад одоо уусгаа явж исэн чинь бай ихсэн байхгүй тий. Тэр хувцалах өрөөнд нь Та бидэнд хэрэггүй. тийм. Яг аялж явах үеэр өстэй тоглолт хийгээд аялж Сан явах. тооны дутсан гэж ярьж ирсэн. Тэгэхээр хувь хүний тал дээр бол хувь хүний тал дээр бол Мела юм одоо эго үзэлтэй бол хിവэрэ байх нь байгаа. Гэхдээ тэрийг одоо хөшөрсөн юм чи мэдээж одоо дарж байгаа гэх юм уу. Тэгээ эго үзэлтэй холбохоор мэдээж одоо Ховардыг одоо ярих хэрэгтэй л байна л та. Ховард өөрөө нэг сүүлийн ярилцлагандаа болохоор би бол ингээд ямар ч юм эго үзэлгүй миний тэр үе одоо ард хосорсон би одоо зүгээр багт л хэрэгтэй тоглож юмаар. Хоос тэгтээ сурггүй байж байгаа. Гинт гарч ирлээ тий. Ის нөө Монгол ирсэн залуус дээ. Тийм нөгөө 12 онд ирлээ. 95 дуу сургуультыг тоглож моглоо үзсэн тий. Юу чи манай сургуулийн ирсэн шүү дээ. 24 тий. 24 хойно ирсэн мэрсэн шүү. Гэтэ би байгаагүй тий. 24 хойно ирсэн шүү дээ. Тэдигийн урд нэг ирээл би нэг урд саагсан шүү дээ. Энэ авчуулах гэж яд хэдэн дөрөв өгсөн бол. Бахан шоотсон л сурагтай ч гэх шиг. Мэдгүй зүгээр тэгж л бодож байгаа. Энэ үнэмчээж магадгүй магадгүй. Lakers зүгээр Cousins гимтсэн. Тэгэл нөхөх төвийн тоглогч хайгаал Ховардыг л авсан. Бараг тий. Cousins бүр ёо. Сонголтгүй болоод арай жоохон заяагүй шахын тий. Магадгүй гэхдээ яг ингээд Demarcus Cousins ингээд өөрийнх нь ингээд хувийн амьдрал болон NBA-ийн карьерийн бодон энэ магадгүй өөрийнх нь карма хийж багтгүй гэж бодох юм. Яг гүр тий. Cousins өөрөө юм амар дээрлэхүү тоглогч. Одоо дасгалжуулагчд бусад тоглогчтой ингээд үл ойлголцдог дандаа ингээд өөрөөрөө тийм дээрэнгүү тэгээд ялагч биш тоглогч байсан л та. Карьерийнхаа хүмүүс нэг таалагддаг тоглогч биш тий. Зүгээр ялагчин сэтгэл зүй ба. Тийм сэтгэл зүй үнэхээр муутай тий. Тэр Торонто дээр тоглож байгаа чөлөөтэй хэд ч алдав. Тэгээд Ховард за яг 30 минут бол тоглохгүй байх. Одоо нэг үр дүнтэй 20 минут одоо тоглож чадах юу гэж бодож байна. Гайгүй тоглож штэ. Макки байгаа юм чинь тий. Сэлгэндээ бас айгүй дэнчгүүлсэн. Ер нь бол Энтони Дэвисийг одоо төвүүдтэй зодтолтоос л хамгаалж авч байгаа шүү дээ. Эдийг угаасаа төв тоглохгүй гэдгсэн байсан шүү дээ тий. PF чи өөрөө нөгөө дөрөвдөр тоглож жижигхэн залуусыг идэж явах дуртай. Хин гэлээ тийч. Өөрөө тэг шилэн үгүй тэгэд юу юм уу? Ховард гарааны төв болох юм уу? Одоо тийг Макки биш юм уу? Макки биш. Хоорт болж Макки байх байсан бол бүр хямдхан төвл авчрах байсан баг л та. Хямдхан ч Сэлгэнээс гарч идэг төв тий. Тийм. Нэг тийм хөвшин тийм туршлагатай тийм төв авчрах байсан болов гэж бодож байгаа. Ховард тийм. Дахад улирлын ихэнд чи яах вэ тэгэл нэг тэгсэн гисгэл нэг амзуулга маягийн юм явахлах. Одоо либрон л тоглох бах та ер нь тий нэгээр хайж өгвөл одоо тэгж бөмбөгний ирэх нь бол байна гэж байхгүй шүү дээ. Либрон иди Рондо гэсэн 3 хүнтэй байхад бол ер нь гарааны 5 тэгэхээр ер нь бол Рондо, Грин, Либрон иди Либроны холбогч төр тоглолт тэрийг өстө мартдгүй. Юу тийм мэдээж ирсэн. Аль дээр тэгээ яриад ирсэн шүү дээ. Юу. Тэр хараа өстө 2К тоглосон чи Либрон холбогч төр гарч ирээд байгаа. Юу. Станерэ жинк амар. Тэр бол өстө тий Рондо ашиг сэлгэнээс гарч ирэх юм уу тий. Тэг яг сэлгэж боллоо. Рондо ч уг сэлгэнээс гарахад асуулт. Гэтэ Рондогоо сайн холбогч таанч байхгүй л тээ. Тэр нөгөө Ялтахын нэг подкастээс шүү дээ ярьцаа. Тэрнээр болохоор Every Bradley-г болохоор ингээд зүгээр ингээд холбогчийн байрал дээр гаргаад Либро өөрөө бөмбөг эзэмшээ тоглол илүү найдвартай гэдэг. Бас тийм юм гарсан байлээ. Либро яг пас сайтай л та. Бронч нэг
плеймейкинг хийхэд бол ямар ч асуудал үүсдэг. Гэтэ өөрт нь ачаал ирэх юм болов уу гэж бодоод байгаа шүү дээ. Тэр хүн талбай дөнгөрөх минут нь хэдлээ тий. Одоо насан ч явж юм. Эди либро хоёрыг ер нь бол улирлын турш жоохон нөөж тоглох байх. Ялангуяа эдиг бол яг шилэн хөлт. Шилэн хөлтөөс гадна эсвэл яг үлрэлт бол эдиг ингээд баян номер 1 сонголтч болж магадгүй. Миний ойлгож байгаагаар бол тэгээд либрон жоох юм те ингээд гол тоглогч биш зүгээр ингээд плеймейкинг хийгээд бүүтэ гэж амар араанд орж тайхгүй яг хэрэгтэй үе нь болохоор плей оф шүү дээ. Илүү бол Lakers мэдээж аврагын төлөөлж байгаа баг. Тэгсэн юм баг бүрдүүлчээ те. Хараал идсэн Clippers-тэй тулна. Одоо яг хажууд нь хөрстэйгөө тулгана. Хөрсчиж угаасаа нэг хотын те. Clippers бас амар баг. Бүр юу вэ тэр одоо. Зүгээр ингээд яаж бөмбөг залж орноо л гэж байгаа юм чи харин. Тийм хулгайч баг байхгүй тий. Leonard, George, Beverly гэх шиг. Leonard-тэй хамгаалалт бүр аим шигтэй. Тэг. Тэр юугаар Milwaukee-тэй тоглож байгаад Giannis эсрэг тогтоо шүү дээ. Банк гэдэг шүү. Тэр л Max шүү дээ. Leonard зүгээр нэг тийм сэтгэл зүгүү Terminator те. Яалч юм тийм. Яалч юм. Юу ч бодож санагдсан байгаа. Тийм. Гэтэ бодож сандаг байсан юм бэлээ. Өөрийнхөө хоттой тоглоно гэж бодож сандаг байсан юм бэл. Ил хот руугаа ирсэн Дрейкийг мөрсөн. Гэтэ уус манай хүн чинь нэг тийм юу хүмүүс байдагтай нэг тийм ажилд амар шаргуу. Зүгээр ингээл нэг гүрийг дуугаа мөртлөө дуугаа юмаа игээл ингээл бэждэг гүрийгээл ингээл бэждэг. Энэ тийм яг тий. Тэгээ хайда нэг инээ чин тий. Хайда ямар гүн ямар. Тэр нэг юу нэрэ аврагын бараад дээр. Тийм нөө тайзан дээр инээдэг ш. Тэр өөрөө зүйлсэн. Би та нарт инээж үзүүлье гэсэн параад байх. Тийм савас шүү. Lakers-ийн ер нь тоглолт толгоогоос амар үзүү шүү. Ховор ч энэ харсан нилээн тураад битүү шивэст болсон байл шүү дээ. Нилээн гангл болсон байл. Төсмөсөн грэдлоктай ч болсон байсан. ESPN-ээр Lakers-ийн тоглолт хамгийн их гарна гэсэн байсан шүү дээ. 33 байлуу. Тийм. 82 тоглолтын 33-ыг гарна гэдэг чинь амар ихгүй юу? Ер нь. Грекэн үү? Биш. Lakers-ийн тоглолт. Яг нөө ESPN-ээр үндэсний суугаар. Ийм мэлээ. Ховордын талаар жоохон мэдээлэл өгч хөө. За тэгээч. Ховорд бол хамгийн анх 2004 оны драфтын 1-ээр сонгогдоод Орландо Мэжикт сонгогдож орсон юм байлээ. Шак. Тэгээд яг ингээд замналынхаа хугацаанд бол одоо Lakers ингээд нэг 5-6 баг дамжиж байгаа юм байна. Тэгээд хамгийн удаан тоглосон баг нь бол хамгийн анхны драфтгсан баг буюу Орландо Мэжик байсан. Түүндээ болохоор 2004 оноос 12 он хүртэл нийтдээ 8 улирлын хугацаанд нүүр үзэж хамт замыг туулсан байт юм байна. Тэгэл Lakers дээрэл тэгэл замлан зүүцэндээ дууссан да. Яасан ч юм байна. Soft speech болоо. Нэг мэтгэл Монголд ирсэн. Тэрнээс биш нэрийн ч бараг сонсоогүй дээ. Нэрээ. Lakers-д ороод Монголд ирээл. Нэрээ Монголд ирээл завгарсан юм шүү. Ерөөсөө угаасаа тэгж ярьд юм байлээ. NBA Talk-ийн хүртэл. Тийм. Ховордын ер нь Монголд ирээл хэцүүцсэн дээ. Тэр үнэн баха. Тэр угаасаа тий 24-нд бөмбөг яриа. Тэр цаамаг нэг өргөөл. Цаамаг хоёрыг өргөөл. Тий өсгөө. Тэр хоёр шиг ингээ өргөцөө. Одоо энэ спортын артын тоглож мөглал байсан шүү дээ. Тэр хоёр шившлэг хийсэн юм шүү. Энэ буруу хоёр хүн нэл өргөж. Намрын синдромын хоёр уу. Тэгээд өөр одоо карьерийн хувьд бол 8 удаагийн All-Star сонгогдож 5 удаагийн NBA 1-р багт сонгогдсон байт юм байна. Нэрээ Ховорд яг одоо энэ 8 удаагийн All-Star All-NBA гэдэг дээр нь одоо давхцуулаад хэлэхэд 2010-ад оны хамгийн шилдэг төв нь Ховорд гэж үзээд 2K-гийн төв дээр тавьсан байлээ. Одоо нэг All-Ticket тиймээ гарч байгаа. Тэрэн дээр Ховорд бол 2010-ад оны төв дээр нь нэлээ. All time. Тийм. Гэтэ 93%-тай.
Бусад өвд нь дандаа 95, 98. Цагтаа сайн төв байсан л да амар байсан шүү дээ. Тэгээд 5 удаагийн rebound leader, 2 удаагийн block leader болж исэн юм байна. Ууланч бас л тэр самбар мамраас асуудалгүй авдаг хүмүүсийн нэг тийм. Тийм байна. Тэгээд FIBA-гаас нэг хүрэлтэй, Олимпос нэг алттай. Тэр нь 6 8 он гэхгүй. Олимпиад тийм байна. Redeem Team-д нь орж ирсэн. Хавард бол Нэг иймэрхүү замналтай. Slam Dunk-ийн авраг. Тийм. Супермен. Slam Dunk-ийн авраг. Суперменийхэн талаар Shaq нэг юм хэлсэн. Шактай нүнэн бифтэй тий. Өөсөө Таван- тэр үе чинь тэгээ муудалцж явж байгаа. Тэр муудсан шалтгаан нэг юу юм? Хизээс муудалж ирсэн. Супермен гэдэг юунаас болсон юм шүү. Одоо тэр Тэгэж ойлгох. Данкийн авраг болсон тэр үеэс нь гэсэн үг юм уу? Тэр Супермен тоглолтыг үзүүлбэрийг үзүүлсэн цагаас нь шүү. Хоорд ингээ нөгөө Супермений үзүүлбэр үзүүлсэн Тийм. шүү дээ. Гэсэн чинь Шак нэг жоох юм үг хаяад ингээ энэ жинхэнэ Супермен биш мэш нэг тиймээс юм болсон юм шиг байлаа. Яг л нэг Shaq чи өөрөө Орландод байсан Супермен гэдэг очтой байсан. Яг тэр цолын тухайн үед ингээд хоорд гинт булаагаад авчгаар бас ингээд дургуутсан л агалтаа. Тийм байр сууриа тавьж өгөхгүй. Shaq өөрөө бас нэг Орландог аврагын төлөөний удаа гаргаад үзсэн юм шүү дээ. Муучгүй. Тэгсэн дараа жил нь Хоорд бас аврагын төлөө гаргасан. Тэр хоёрын аль нь ч гэхдээ амжилт олоогүй л тий. Хамсалтай. Шактиг албиас Супермен гэдэг цолоо Антетокумпо төгсөн шүү дээ. Антетокумпо. За Антетокумпо чи MVP авцдаг тэгээд авах хэрэгтэй л таа. За. Тэгээд лигийн яг хамгийн шилдэг тоглогч болох уугүй юу гэдэг нь бол Антетокумпо юм жоох эргэлзээтэй тий. Яг одоогийн байдлаар бол Кавай. Яа, тэгээ 2 3 жилийн дараа юу ч лах юм аа. Тэг жоохон шиддэг болоод ирүүлдэг л шал өвлөө. Хаална ш. Миловки авч тоглохоор Антетокумпо гэж. тийм. Энэ мангастай. Антетокумпо гэсэн дэлхийн авраар Грекийг дэмжиж байгаа. Одоо тэр чинь хоёр дүүтэн цуг явж байгаа шээ. Нэг нь л байна л ш. Танесс гэдэг нь. Нөгөө харуу. Нилээ хар. Хараа. Нилээ хар. Антетокумпогийн арай хар хувилбар. Тэр хоёр явж бүр байгаа. жижигхэн нөхгүй юм уу те? Тэр нь байхгүй байсан. Тэр юуг нь харах нөө бүрэлдэхүүн нь харахад лав харагдаагүй. Тэгээ хамгийн ихний тоглолт нь Монтегро юу лээ? Сэрчээ Монтегро л үү? Тийм. Тийм улс байт шүү. Тийм тэрдэл хийх юм Бид бэлээ. нэр бол тийм яг 32 улсыг нь бол бүгдийг нь бол тийг сайн мэдхгүй. Монтегро. Jordan гэж уншихгүй, Jordan гэж уншдгаа бас мэднэ. Заны яс Монтенегро юм байна. Монтенегро 9 сарын 3-ны 20 цагт гэсэн байна. Наа чи юу юм биш үү? Зүгээр pre-game юм шүү. 23 гэхэд. Өмтгөл 9 сарын 3 гэж шүү дээ. 9 сарын 3. Тийм. Бурч би 8 сарын 3. Яа бүр оосараа төрсөн юм чи. Зэ ингээд NBA болсон саксны талаар бол ер нь бол ярихад юм байна. Өөр үед бол тэгээд FIBA-га үзээрэй. FIBA-га үзье. NBA үлрэл одоо эхлэх хүртэл одоо бэлтгэл гээл те гой мэдээллүүд гараал явна. Ер нь бол та нар Basketball Forever болон Clutch Points гэдэг ер нь пэйжүүдийг бол дагчихад зүгээр ингээд яг аль биесны шууд мэдээллийг яс оруулаад явчихдаг. Баталгаат их сурвалж. Баталгаатай. Applications гэвэл Bleacher Report, NBA, ESPN гэдэг ийм аппликейшнуудыг ер нь утсан дээрээ ер нь суулгачвал зүгээр ингээд дуртай багийн чинь мэдээллүүдийг өглөө болгон оруулаад ирдэг байхгүй. Миний утас чинь ингээд шөнө ингээд юу ч ирэхгүй заа. Тэгснэ ингээд үүрээр босоод ирлээ нэстэй. битүү зүгээр яа. Тэгэл нэг нэгээр нь хараал за энэ хэрэгтэй, энэ хэрэггүй гэж явж байгаа. Тийм тэгээд сагсан мөнгөтэй бол ингээд байнга цуг байна. Цуг байсаарч ирсэн өөрсдөө ч тоглодог хүмүүс байгаа гэдэг. Байх ч болно. хипхоп ч ярьцгаана. Тийм. Lifestyle ярьцгаана. За тэгээд шууд хипхоп руугаа шилжих үед хэдүүлээ. Үгүй би Кузмаг ярина. Кузмагийн тэр гинтлэн тэгээд хэр хугацаа тийм гарсан уу? Зүгээр ийлнэс л гэсэн байлээ. Тэр нь болохоор одоо нэг хөнгөн гимтэл гэж ярих юм уу? Тэр сүүлийн Австралитай хийсэн тоглолтод бол тоглоогүй. Тийм зүгээр сууж исэн. Тэгээд ер нь за энэ нэг арай базаахгүй байна гэл ер нь хасцал юм шиг л. Ер нь хэцүүлтэй ингээд аврагын төлөө тоглож байгаа багын бас нэг гол төлхөөс тоглож чинь тэгээд тийчтэй гимтэй даалгавар. Космос сэлгэнээс бол амар оноо байсан бохоггүй тий.
Тейтмийг бодвол арай яг орон гарan л та Мидл Тэтрийг бодвол Кузма. Гэтэ яг ингээд нэг одоо нэг хот гэж ярьдэн шүү дээ. Тийм. Нэг ингээд асчих юм бол дараалаад хэд ч одоо 3 сум аачих чадвартай оролтой байждаг. За хамгаалт ч яриад яах вэ? Сайн болсон л гэсэн шүү дээ. Мелогоос гэсэн. Мелогоос гэсэн шүү. Godfather шага. Очиж хамгаалтын сурсан нөө мелогоос. Би пэйжээрээ хэлсэн шүү дээ. Энэ залуу мело явж ин хийн гэсэн Кузма гац тээ. Зарим хүмүүс нэрээ тэнгис үгүй юм чи өөр мелогоос лаг магч шиг зарим нь. Мань үлсэн лаг усны стилтэй болсон байгаа шүү дээ. Юу нөө Неймар хизээ үлээ 2 жилийн өмнө л. Яг тиймэрхүү стайлцсан шүү дээ. Тэгвэл нөгөө тийм гарууд нөгөө мемэ хийж мэгээ яасан. Гом толгой дээр тэжсэн Неймарыг. Ролтингийн гом нөө. Тийм баг. Тэгээ яаж чад мөржгөрийг ч хэлэхүү те. Тийм яг гом ингээд яасан. Өнөөрэ Касас гимцснээр ингээд Кузмад бол яг ингээд 3 дахь жод гээд ингээд лидер статус бол албаас орчиж чинь те. Тийм юу хийж иж болно. Хоорд бол яг тийм одоо яг зүгээр үнэл яах вэ? Тоосчод хідөө 2004 оны драфт тий. Одоо Леброноос нэг дүү гэл бодох. Тийм. 34 байна 3-тай. Бас л хөгшрөх замлалтаа болж байгаа л. Тийм. Одоо энэ үйлрэлд Lakers хэрхэн тоглох уу гэдгээс гэрээ сонгох төвгүй юу гэдгийг л бараг шийдэх юм. Тийм нэрээ цалин яасан гэлээд ирчээ. Тоглолтод оролцох хүртлээр цалингүй байна гэдэгсэн шүү дээ. Жог ажилгүй л ярих юм байна. Тийм байна мөнгөтэй байгаа. 2-3 сар жог ажилгүй л байж. Цалин буулаа гэл. Гинт тоглолтод цалин байлан буухаар жоохон шоуд сайн штэ. Одоо нөө наацх нь Тристен Томпсны жишээ шүү дээ. Авраг авчаал тэрнээс хойш жоохон форм нь муудсан. Смит байна, Джер Смит. Жоохон нэг тийм хандсан тий. Гэтэ хоорд одоо л тэхгүй байна. 30 идтэй хүн байна да энэ. Ухаан суу. Гэтэ бас Lakers байгаа шүү дээ. LA. За яг тэ Snoop Dogg мөгс жоохон халаахад болох байх дээ. Шоу зингээ. Шоуны хот штэ. Леброн тэгээд үг хэлэх үстэй. Болохгүй шүү. Идэж явахаа багсгаарай. Болно ш төгшөө. Монголд байсан шиг байж. Энэ аль жоохон хитрүүлэл байлаа. Тэснэ хаад Lakers тацна. Мааха Монгол явшлах шээ. Цамөөсгүй ингэжлээ. Харалт тусан шүү. Би нэг Монголын Дрейк гэдэг хүнтэй болсон. Тэр нь баажи байсан. Тэгэж болгоё. Тийм байх үү. Битгэхгүй. Гэтлэр ирмэг байна. Бааж яах. За Доминог яахнаас ч гоё шүү. Дараагийн рүүгээ авах удаа залууш та. Тийм бааж яахыг ярьсных угсаа тэгээд хипхоп руугаа орё да. За XMF Иба явсан байгаа. Явсан бэ. Хэр бай. Тийм 2 өдөр явсан уу 1 өдөр явсан уу? 1 өдөр явсан байгаа. Гоё Ер нь байсан. бол дан хипхоптой өдөр нь латсан юм ба шүү дээ. Тий. XMF бараа бол үнэхээр алсан. Гэтэ яг 10 өнгөрчлөө 11 мэг гэчлөө бараа ерөнхийдөө бараг л зогссон. Тийм тэгэхэд бол яг гоё болсон л да. Тий. Яг учиргүй бараа яг орж явах үед ямар ч байсан баа сайн мэдгүй. Тэр үеэр нь би өөрөө очих гээд явж исэн санагдаж байна. Тэр чинь тэгээд орох гэж баахан шахацалдаан болсон юм шүү те. Тийм шахацалдаан бол болохын үед бол болж л байсан. Тэгээд гэтээ ер нь бол яг Монгол одоо ингээд ямар нэгэн ингээд фестивал ч юм уу юм зохиохдод гэтээ цэнгэлтгэд бол дандаа шахацалддаг шүү дээ ер нь бол. Одоо бүх мөх үзэх гэж. Наадмаар хүртэл шахацалддаг шүү дээ. Тэгэхээр чи одоо тэрийг яаж хийдэм юм бэ? Тэгээд бараанаас болоод ч тэрөө яасан ба гадаах яг тэр зохион байгуулалт жоохон таархан санагдсан надаа. Яг ингээд хүмүүсийг одоо яг сүулдэ бол тэр би болохоор яг онлайнаар юугаар такс авч байгаа байхгүй шофигоос. Тэнгүүд чи одоо QR ингээд уншуулах гэсэн кофе уншуулах гэсэн шүү QR. Тэнгүүд юу яагаад гадаах зохион байгуулалтны тэр цаг агаартай л холбогтой л байх л гэж бодчихлаа л да. Ингээд одоо хүмүүсээ бугуучтай QR уншуулж орох хүмүүс нь хаанч зогсоод байгаа юм.
бугууч бид худалдаж авах хүмүүс нь хаан зогсоод байгаа. Тэр нь бас нэг жоохон ойлгомжгүй. Тэгээд үүдэнд одоо оруулахдаа QR код сүлдээ бол нэр уншуулахгүй л. Би бол уншуулахгүй зүгээр кодоо ингээд татаад авцаа байгаа шүү дээ. PDF-ээр тэгвэл тэрийг шууд харуулаад ороо гэж шууд тэгэл оруулж байсан. Угаасаа тийм их хүнтэй дээр нь бороо орж хат бас тех боломж юм чинь. 30,000 тараахан байсан ч бүрөө. Тийм байна. Тэгээд өөрхөө яг гадаах тэр юу бол жоохон цохон байгальтгүй санагдах үед бол санагдсан. Яг хаагур яаж орохооч мэдэхгүй. Нөгөө шинэ нэвтрүүлгийн 0 руу очиж үзсэн үү? Тийш үзээгүй шүү дээ. Сүүл рүү мөр хардаг тий. Тийш үзээгүй. Тэгээд 0-ийн үдэхээ дотор бол нэг 2-0 харагдсан надаа. Тэгээ өөр байсан ч юм мэдгүй. Талбай хажууд байна уу? Тий нэг одоо тэгээд үзэгчдийн суудлын тийм тэр нь шахууд нэг 2-0 байсан. 0 мэдээшл үеийн үед Монголд бол наадмаарч тэр юу гаш тэр 0 л ерөөсөө play time асуудал өгдөг шүү дээ. Тийм play time маш тэр асуудал өгдөг шүү дээ. Тэр чигээр л асуудал болж лээсэн, битүү ажилласан. Ирчүүд нь тэгэл сурсан зангаараа бүгд чихэн цаашаа сурсан цагаар 0 ажиглалаа бүгд ингээл дараалал зогссон саржлээсэн. Тэр зураг нь явж ийсэн шүү дээ. Хүүе тэр сүрэл байхад сүрлээ дотор таймаа өгцсөн. Тэр нь гадаа нь нээсэн юм уу? Стадионы гадаа байсан. Тэр хиний нөө идэр одын зургийг харсан ч л гадаа л хийсэн л да. Дотор бол нөгөө нэг контейнерт 0 хийсэн байдаг шүү дээ. Тийм л хийсэн. 0 нь 300 төгрөг гэжсэн. Бид нар чинь бас 2 жилийн өмнө явхад тий. Бас 0-т мөнгө өгөөл. Тий. Гэтэ бас дотроо аймаг замбрааг байсан. Ice stop дээр ялангуяа замбраагаа л та. Гэтэ нэг Монголын сонсогчдод аягүй хэцүү нэг тийм юм жоох юм хөөрөлтэй хамтлаг сонсчоор ингээл ойролтой бол зүгээр ингээл би наалт талчих гал тий. Зодоо модоо амир их болсон шүү дээ. Энэ жил надад л зодоо харагдаагүй. Уусаа зодоонд дэмжтэй залуучтай. Орон зураг зодоо хоёрыг холоос харж байгаа шүү дээ. Нэг хором уураа барьцуур. Их тайван бай. Тэгээд хамтлаг дуучдаас чамд за хамгийн таалагдсан нь ирсэн перформансуудаас Rocket Bell алсан юм биш үү? Тэгэл сонс. Rocket гоё эсэ. Би бол нэр Rocket-ийг сонсох гэж утсан. Rocket-ийг сонсоо гэж утсан. Тийм, ер нь тэгээд хүмүүсийг хараад хахад бас ер нь Rocket-ийг хүлээсэн хүмүүс нэлийн байсан биш үү? Бараг дахиулын баг хөрлсөн гэсэн. Тийм, бүгд гэсэн шүү дээ. Бараг 60-70 малын өн Rocket-ийг үзэж очсон юм биш үү? Бараг хүмүүсийг хаардах тийм л юм шиг байлээ. Тэгээд тийм зарим нь бол тэгэл угаасаа уух гэж утсан л гараад ирлээ. Нэг тийм байдаг да. Нэг тийм Шон Сингэний тий. Яаж байгаа нэмэх 16 лөө те насны хязгаарлалт нь. Тийм. Нэмэх 16. Тэгээ дотор алкогол залдаг өстэй тий. Гэтэ тэр нь 21 21. Гэтэ тэр ч баг хамаараагүй багтдаг тий. Нэгэнд орцсон байх ч тий. Хэцүүлтэй. Одоо хүн болгоныг иргэний үнэмлэгээ гэдэг л тань ш. Тийм. Тэгээд тэр юм зарж байгаа асрууд нь аюу цөөхөн байсан. Тэгээд зөвхөн одоо тэр XMF тэр юм зарах гэж бас одоо тэр байгууллага газрууд ч эхлээд ингээд өрсөлдөө зөвшөөрөл аваад тийм болно шүү дээ. Тэр нь болохоор зөвхөн юу л байсан шүү дээ. Tiger Sirun 2 л байсан. P1 лав. Спонсор Сингүр байгаагүй. Сингүр нийслэл лав харагдаагүй. Сингүрийн хэцүү юм тийм спонсорч харагдаагүй. Тэгээд тэр зарж байгаа газрууд нь зарим карт уншихгүй байсан. Тэр нь аюу хэцүү байсан. Муухай. Одоо ер нь тиймэрхүү газрууд карт уншихгүй бол тийм баг нэр байлгаж хэлэхгүй шүү дээ. Харин тийм хүн болгон бэлэн мөнгөтэй одоо байхаа ер нь болцсон үү шүү дээ. Тийм аюу хэцүү. Тэгээд шилжүүлчих ихээр тэр олон хүнд чинь шилжүүлэх юу байхгүй шүү дээ. Хэцүү шүү дээ. Яг өөрөөсөө нөгөө QR кодтай ягаал ингэж мэнгэж яадаг юм бол. Тэгэхээр тэр болгоныг шалгана гэдэг хэцүүлтэй тохой. Харин тийм шүү дээ. Тэгэл карт уншдаг. Зарим нь бол карт уншихгүй л гэж тэгэлсэн. Тэр мөр бас асуудалтай байсан. Тийм. Тэгэд манайхан бас айгу юу байна. Яг шоуд сураагүй байлээ бас. Ер нь жоох хүүхдүүд их байна уу харахад. Жоох хүүхдүүд чи одоо нэг 17, 18 те. 18, 19 хүүхдүүд байсан байх. Сургуульд орж байгаа. Тийм байслээ. Болж шít шоуд чиглээ. Тэр нэг XMF юу хийсэн нэг фост хийсэн байсан шүү дээ. Тэгсэн нэг та нар өөрсдөө нэг
гадуурн шийдэг бүр нөө хэрэглэсэн юм уугаар хүртэл ингээ яатсан байж зохион байгуулалт гэж яах хэрэггүй шүү. Тэр чи Photoshop юм биш үү? Тэрийг би Photoshop гэж харсан. Энэ тийм Photoshop гэж. Тэр өөрсдийнх нь юун дээр хахад ерөөсөө тийм пост яваагүй шүү. Тэр өдөр бол ер нь. Тэр юу ч би хараагүй л дөө. Бүр айхтар фиш мэж юу руу норч ивент руу норж юм хараагүй л. Яг гоо ивентийн хувьд бол таарахын болсон байсан ч гэсэн ингээд зарим хүмүүстэй галзыг хос нэмээд ингээд албаар ингээд таарахын болгож ингээд яриад байгаа байхгүй тийм. Өөрөөсөө жишээ нь очоогүй байж жалах доомны газар мазар гэх. Яг гоо ингээд фестивал байхын зөв. Тэгээ зохион байгуулалтаа илүү сайн болгож жишээ нь Монгол шилтгэнд болгодог болчихвол энэ бол амар гоё болох надад байхгүй тий. 2 өдөр Монгол шилтгэнд болгодог. Play time шиг тий. Гэхдээ XMF-ийг бол жоохон тийм ер нь бол юм массыг л цуглуулах болохоор яг Монгол шилтгэн сэтгэнд бол явахгүй л ах л та. Тийшээ явахгүй л ах л та. Тий. XMF яг тийм масст зориулсан тий яалтчихгүй. Ингээд дуудаж байгаа хамтлаг бүх ингээд. Тий. Яг Монгол шилтгэн рүү зойж явъя гэх юм бол хэцүү л баг л та. Яг хөө тэгээд газрын яг олддог болох л та түрүү 7 хоногт интро болцсон тий. Интро. Электро сонсдог гарууд нь тийш. Интро гоёлсан хаа. Интро нэг дараа жил мэлээс л явж үзье да. Тий чи хаа бас Монгол шилтгэнд болоод л. Тий. Интро ямар ч явсан хүмүүсээс бол гоё болсон л сурагтай байлээ. Дандаа электро өстэй тий. Унаацсан. DJ Уна. XMF-ийн талаар ярихад тий Rock-ий тайзан дээрээс харах гоё байлээ. 2 жилийн дараа гарч ирлээ гэж байгаа гэлөө баг тий. Түрүү 2 жилийн өмнө XMF дээр оролцоо. Тэрнээс хойш дуулаад юм шүү тий. Rocket Bay ер нь ихтэй болж эхэлж байгаа шүү байлээ. Сүүл дээр инэрлэлтэй нэг шин дуу гаргацсан байсан шүү дээ. Тий. Томоогүй залуусан даа. Би бэжээд томоотсон залуусанд явахгүй томоогүй чууд нэг XMF яваалаа байна. Тэр гоё позитив дуу байлээ. Тийм. Тэр Rock-ийн хэсэг яг юу гэсэн. Rock-ийн бүр нөгөө анхны цом момгүй штэ. Тэн дээр дуулдаг гэсэн доонууд штэ. Яг нэг тийм хуушны яг тийм Rock-ийн ирсэн шиг санагдсан штэ. Тэр ихсэн. Нэг өдөр хаан байсан гэлтэй. Анхны гаргаж ийсэн альбом эднээс амар шүү. Микрофоны арт эднээстэй тий. Ер нь тэрүүгээр л нэлээд одоо мэртгч амар шүү. Хар хил ам гэлтэй. Guys 666 аваад идэв. Тэс чаалч аим шигтэй альбом л та. Rocket Bay шинэ уран бүтээл гарвал бид нар бол яг цаг тухайд нь бол ярилцаад явна тий. Тэгээд нөгөө юу инэрлийн нөгөө нэг зөөлөн зүсэж. Тийм тэрийг дуулж илээ. Тэр бол бас гоё байлаа. Янз юм байна шүү дээ. Хит олцсон шүү дээ. Тэгвэл уусаа бас л рок дэш шиг дандаа яриад тэрэн дээр гоё байлаа. Ер нь хайптай артистуудаа бодох юм бол одоо юмтэй юм жоохон юм эмо талтай дуулдаг рок бэ инэрл идэр нь илүү өс юм шүү дээ. XMF дээр баг очих хүмүүс. Тийм. Гэтэ XMF дээр бол яг ч нэг лайнапын хувьд бол жоохон дутагдaltaй л байсан л та. Жишээ нь Logix ингээд одоо орчин үеийн төлөөлөл нь байхгүй, iStop-ийнхан байхгүй, Luminos байгаагүй ч тийм байгаагүй. Тэгэхээр жоохон гэтэ яг сүүлд нэг гадаад DJ famous үлээ те. Тийм тэрэн дээр би бас жоохон технод бас жоохон дуртай юм болохоор бас жоохон бүжигсэн байдгийн. Тэгээ дэжгүй DJ байна гадаадаас ирсэн. Тийм гоё л юм биш шүү. Энд гадаад DJ нар гоё шүү. Хэдүүлээ ч нэг 2 дахь өдөр нь очиход чинь тэр гадаад нэг 2 дахьт нь гүү 2 жил юм аа. Тэр бол алж ийсэн шүү. Тэр юун дээр нөгөө нэг Mesa Pro Series нөгөөгийн тэмцээн болоод тэр final нь XMF-ийн 2 дахь өдөр нь болсон байхгүй юу? Би ч үзээгүй л дээ. Тэгсэн чинь тэр өмнө нь эхлээд 1.6-гаар Counter Strike 1.6-гаар юу оддын тоглолтыг болоод тийм гинжин явж ирсэн. Гинжин хилтөг ангууч санчир мачир ханаа тийм санчир бэлгүүн явж исэн. Би тийм ч үзээгүй л дээ. Зөвхөн сонсохны тэр санчир сагчаа. Тэр чи бүр 1.6 god юм байна гэж шүү дээ. Тийм үү. Тэрийг бол алт юм байл гэж хэлээ. Тэр нэг метагийн бол тэгээд K гээд кастер гэдэг хэвгүй юу. Тэр л тэгж ярьж исэн.
Санчирчин санчирчээс алддаг л шүү дээ. Тэр ер нь спортод аюу авьяас тавь нөгөө. E-sport. E-sport. Тэгээ саксны манай Монголын төлөөлөлтөө. Тийм. Хамгийн анх чинь юу яалсан шүү дээ. Японы баг Азийн бар мар. Юу лээ? Монголын баг гэсэн хэлээ. Японы баг сонирхож юм байх шиг. Санчирчин тэгээ яасан юм. тийм Бүр дөрөв тоглож байна. Тийм. Нэг хэсэг тэгэж яриад байв. Эхний надад санчир нэг жоохон юу юм шиг санагдаа. Юу? Тийм. Жохон тилтэнд орох нь амар амархан. Тийм. Яг тий титлээсээ болоод ингээд өөрөө нөө бөмбөг эзэмшиж тоглодог. Өөрөө хүмүүс эзэмших айгуу дууртай. Тэгээд яг тэр ингээд тилтнээсээ болоод бөмбөг эзэмшилтээ ингээд алддаг ч юм уу те. Эсвэл шидэлтэд оруулж чаддгаа. Тим юм айгуу амар ажилтдаг юм шиг. нэг сая нөгөө юуны авраг болж байхад л ингээл алдаатай 3-аас шидэл оруулсан ч гэсэн нөгөө шүүгч нь алдаа яваа гэсэн чинь тест шүүгчрүүд байл дайраа алдаа гэж ойлж мөрлөл те. Шүсэн өсөрдөг шүү дээ. Тийм баг. Эмоцтой байх бас зүгээр л дээ. Тийм. Яг тэрийг ингээ өдөрдох хэрэгтэй байхгүй хүн. Яг тоглолтын чухал үе. Тийм ямар эмоц гарах вэ те? Одоо тэр хүний гаргаж байгаа эмоц чинь багт нөлөөлнө шүү дээ. Нүг цаашлаад бүр үзэгчдэд нөлөөлж байгаа шүү дээ. Тэр хүн талбай дээр шүүгч рүү орилжингууд үзэгчдэд одоо яаж хүлээж авах вэ те? Шүүгч рүү яаж үзэгчдэд хандах уу? Тэр хүн талбай дээр одоо тэгж өөрөө одоо сүүлчийн минутанд ч юм уу те бөмбөг эзэмшээд тилтнээс болоо бөмбөг эзэмшээд алдлаа. Оноо ойрхон байлаа те. Тэгэнгүүт ингээд тэр хүн эмоцоо ингээд сүүгч рүү орилж байгаа шиг ингээд багийнхандаа бас тэгж гарвал багийнханд шал эсэргээрээ нөлөөлнө шүү. Магадгүй ирэх байсан тоглолт өөр тийш ирэх ч юм бэл те. Тэгвэл тэртэл дээр бас яг одоо буруу газар зөв цагт гэдэг шиг. Тэгээ цэгийн хідэн такт явах юм аа. За тэгээд тэр тоглолт тэгж болсон юм шиг аль баг нь ч хөдсөн юм байгаа тий. Ишг. Ямар ч тач тэр сонсохны тэр санчрыг л 1-6 сайн юм хэлээ. Санчрын баг аяг бол хөдсөн юм шиг байна да. Кэрилал явсан биш үү. Тэгээд Монголд гэхдээ сони юм тий. Ингээд XMF гингүүтээ шууд дараа 7 хоногт дахиад XX гэдэг. Яг хоёр адилхан баг ивентийг харин тий нэр нь хүртэл төстэй тий. Тийм хоёр адилхан ивентийг яг ингээд 7-7 хоногийн зайтай зохиодог нь яг яаж байгаа юм бол энэ хоёр чинь хамгийн их зохион болгохтой хоёлаа зэрэг гарч ий зохион болгосон уу үгүй юу? үгүй XX түрүү жилээс л гарч ирсэн. XX болохоор түрүү жил XMF ч одоо ингээ 3 дахь жилийг үзэж байгаа шүү дээ. түрүү жил XMF чинь 6 сарын хэдэнд болсон байхгүй юу? Тэгээд XX нь болохоор 8 сард нэлээд сүүлд гэсэн. Тэгсэн энэ жил болохоор ингээ 7-7 хоногийн хязгаа айгуу сонио. Монголын хипхопчдын парти гэж Одоо тэгж л таарж байгаа. Тийм. Энийг баг өвөл мөвөл хийвэл илүү зүгээр ч байсан юм гэж бодох юм. Бас нөгөө нэг талаараа бас нэг ашиг харж байгаа цаадуулж байгаа. Энэ бас Хичээл ном орох гээд ингээд хөдөөнөөс ойтон залгаж тийх ирнэ шүү дээ. хөрхөн кэштэй болцсон ирнэ гэдэг. Тийм. Тэгвэл гараад бас нэг үзэх хүмүүсээ тоогмоо гэсэн. Бас болох л юм. Тийм тийш л байгаа. Энэнд зориулсан нэг дуу гарсан байлээ те. 13 минутын бүх одууд гэсэн. Тэр бол гоё дуулсан байлаа миний бодлоор. Яг хоо нэг зарим нэг мэдгүй артистууд байсан. Логанг бол алсан байлаа. Хамгийн ер нь бол гоё орж ирсэн нь бол ялчгүй нэрлөөжчихсан л гэж санагдчихлаа. Коби Гинжингийн угаасаа яг тийж оролт нь гоё шүү дээ угаасаа. Гинт орж ирэл. Тэнгүүд нь яг үргэлжлээ яваад байгаа байхгүй тэр нэг rhyme scheme-ийн тийч нэг үргэлжлүүлээд. Тэгээд илүү улам хурдсаж мурцсаа те. Бүр ингээд фастлаа. Төөгийн бол сүлд наалж ийлээ шүү дээ. Фла болохоор нэг тийм жоохон мамбл талын юм хэллэгтэй ингэж өгүүлж үзсэн мөлий. Наа гэсэн. Тийм. Хуучжуулаас хин та хоёрт илүү таалагдсан бай. Коби. Коби. Коби ирсэн. Иргэрсэн. Ерөөс сүүлийн хитэн тоглолт. Лэж байна. Тэгээ яг энэ дээр яг юу л ажиллая л дээ. Одоо ингээд эхлээд нөгөө химийн гарсан шүү дээ. Руки Ванди Боэнтер. Тэнгүүд дараа нь ингээд юу iStop digital энэ гэж гарч байгаа шүү дээ. Юу ч яг нөгөө нэг хуучин болон шин гэж яг ялгаа нь яг харагдчихлаа шүү дээ. Одоо дунд үеийнх нь бас яг дунд нь гарч ирлээ. Стейж дээр сүүлд гарахгүй. Гэтэ яг одоо ингээд одоо эхлээд тэр Руки Ванди Боэнтерийн дуулж байгаа нэг юм байна шүү дээ. Тэнгүүд сүүлд нь ингээд тийм
яг ингээд нэг хуучны хипхоп одоо шинэ хипхоп хоёрын ялгаа нь ингээд шууд харагдчихлаа. Тэгээ угаасаа beat switch-үүд баг артист болгон дөр хийж ирсэн үү те. Wendebo-гийн хоёр дээр болохоор нөгөө Teki стилийн бит тэр гоё болсон. One Day бол гоё явж илээ. Алж илээ. Бож гэсэн дайжгүй шатлаа. Тэрэн дээр бол өөр чин цэцээ тэгсэн тэр хоёрыг дийлсэн. Тий. Шууд дуун дээрээ дийлсэн. Тэгээ яг тэр хоёр яг баттай үгүй мэдэхгүй. Ямар ч гэсэн миний даасан талаа мөнгөтэй та хоёр бол нойлтой малтай ирэлтэй. Тий амьдаар дуулж чаддгүй мастгүй нэг тийм стүүл юм үглээд исэн. Тэгээд яг One Day буруу хандсан юм уу юм уу сайн мэдэхгүй ер нь сонсоход бол тэгж л мэдрэгдсэн. One Day box-нес уусаа манай хоёр чинь юу штэ автунтэй. Тэгвэл яг лайв амьдаар ингээд яг автунтэй мэдээж дуулж чадахгүй штэ. Заавал ард нь автодууныхаа юм бэкграунд явах хэрэгтэй. Сольчсныхаа яг тэгж явдаг байхгүй гинжиднээс яг ард нь яг дуун тийчтэй ингээд явж идэг те. Нэмэлтээр явахгүй бол уусаа Тий. хот юм билээ. Travis Scott хүртэл тэгж явдсан шүү дээ. Тий, Travis Scott бас тэгж. Travis Scott-ыг зүгээр л аяар бол ямар ивгүй сонсогдоо. Тэгээд тэр дуун дээрээс өөр S&I бадгаа ах бас ирсэн байлээ. Ирсэн байлээ. Гадаад орнтой бас хоригдож мөрөгдөж байгаа ирсэн. Тийм хүн юм тулчаад ирсэн байлээ. Ийгээд харахад бас гоё л хэллээ. Тэр юунд нэг комментэн дээр тэгсэн байсан шүү дээ. Тэр бадаг нөгөөт нь хин гэсэн Маллаа. Анта маллаа. Инитээр одоо болоосаа гэснэ нэг юу бичих үг дуулах үг олдохгүй зүүр үг хийцэн байх юм аа. Бахан зүүр үгээр дуулсан байх юм аа тэгээ. Маа хуучны ах нар. Гэхдээ яг одоо iStop digital эдрийг жоохон нэлээ ойрлж дуулдаг л байна. Яалч нэг эрийг настайгаа те хоолоо молоо хаа болсон л ах л та. Дуулахад хэцүү болоо. Тэгээ Коби чинь өмнөс ойрлдог л байсан шүү дээ. Коби жоохон нөгөө ice cool-ны юм урсгсан юм яатай. Флоут байсан. Нэг дээнэ дэшэд ингэртэй. Нэг тэгж явдаг байсан. Одоо хоолонд ойрлж исэн харагдж илээ. Хоолон жоох хэцүүцсэн баг. Эсвэл нэг тийм зангарах харуулах гэсэн юм болоо. Магадгүй те. Уусаа хипхопын ахнараа байна. Тийм айстоо. Ах нэнтэй миний дөө. Water rap stop гэдэг. Дижиталын хоёр бол бас гоё илээ. Дандиг харахад гоё илээ. Данди. Данди орсон. Дандигийн флоу гоё илээ. Угаасаа яг нэг тим яваад болдог. Хийгэл явдаг л да. Тий. G design хоёртой одоо юугаач ярих вэ? Тэр хоёрын талаар юу ч ярих үү? Ойрлсон. 2000 дуулдаг дууж илээ. Цэцээ бол яг нэг тэ цэцээ угаасаа л DC-ээр гарч ирж исэн юм шүү дээ. Пүүз болон DC тэгэл. Нэг талаар бас айгүй entertainment тал юм л дээ. Тийм, entertainment. Яалч цэцээ одоо баг G-гээс илүү одоо бизнес тал дээр бол тийм. Бизнес тал дээр магадгүй тийм. Банк соёо брэнд юу гэл явж шүү дээ. Өтөн нөө Smoke яасан. Тэр Smoke соёо болгоцсон юм шүү. Эсвэл зарцсан юм уу? Тэр IG дээр тэгсэн байсан шүү дээ. Хүн Smoke гэдэг асуужсан байхгүй юу? Тэгсэн чинь Smoke мэдгүй одоо надад барыг энэ талаар бити ярмаар. Тэр чинь саяхан нөгөө нэг надад одоо хамааралгүй ухааны юм ярьсан. Үгүй нөгөө хөрхөн үлээ уран дээр чинь тэгээ Smoke-ийн брендийг рекламдал дуулсан. Тэгтээ бараг 2 жил юм шүү дээ. Одоо болохоор соёо 2 жил өмнө харсан юм да. Соёо гэдэг одоо энэ өөрийнх нь юм соёотой юм уу? Гарцсан л. Play time дээр хүртэл явж соёо брэнд. Тийм. Явж. Тэр цэцгийн брэнд юм байна. Одоо цэцээ ука тийм цэцээ чи эрэхтэй ука шүү дээ тийм. Тийм шүү дээ. Time дуулган тэгээ хийт болж байна тий. Цэгийн гэхдээ клип мэлээ дуун ялч кэч хэл та гоё. Клипээ бол тэгээ мөнгө бол харамгүй цацчихжээ клипээ. Пүүзэж харамгүй цацчихжээ. Миний пүүз. Rolls Royce тоглолцсон тий. Алж илээ бас. За гоё. Гэтэ энэ Warriors-ийн өмсгөлд өмссөн байхаар л жоохон санагдав. Надаас идэгсэн. Warriors-ийн тэр гараал тэр Warriors-ийн юм цамцтай. За Каригийн юм болж байгаа юм байна да. Тийчлээ юм байна да. Тэгсэн гинжин дараа Lakers-ийн өмсгөл өмссөн байсан тий. Энэ мөч дээр LA for life. Юу нэгтээ саксны өмсгөл угаасаа ингээл хипхоп дээр яалчвал гоё харагддаг. Тий. Угаасаа дээр үе нээлийн юм хэлээ одоо хин бид бүгд л өмсдөг байсан. Кастрын өмсгөл амар гоё харагддаг юм билээ. Нөгөө ягаана нөө бүр тийм хүүтийн дээр өмсөнгүүт. Ингээм бас юу харагддаг юм бэл шүү дээ.
Картрийн нэрээ сүүлийг үлрэлж байгаа шүү дээ. Тий. Энэ жил сүүлийнхаа гээд өөрөө зарласан одоо Атлантагийн тоглолт болох нэг үзээрээ залуусаа. Болгослгүй үзье. Хэдэн үлэл болж байгаа юм? Одоо 21 өнөө. Биш 22 ч үлээ. 99 оны драфт 21 юм байна. Тэгээ тохолтыг урлаг болтол нь хөгжүүлсэн. Тохолтын тэмцээнийг утгагүй болгосон. За Тохол гэсэн чинь Aaron Gordon биш үү? тий. Тэр нөгөө тим орж байсан шүү дээ. Одоо мангас шүү дээ. New Orleans-ийн. Тий. Зиана ёо. Тийм. Зиана. Маа Зиана Уильямс. дүмжтүүлсэн мангас ба. Тийм. Тэрийг тэгээ нөгөө нэг Левин химнийг хамаагүй хүрээдрэл гэсэн шүү дээ. Үзий. Тий, үзийл гэсэн шүү дээ. Бавлцыг Холанд дуу. Цос үзийл гэдээсэн шүү дээ. Би жилийн цагирыг хугалнаа. жилийн дүүлсгсний одоо Slim Dunk-ийн тэмцээн. Slim Dunk-ийн тэмцээн ч бас. Чикагод болно. Левин бол арга хотод төлөөлөд орох байхаа. Левин бол авах. Өсөө. Левин левих байхаа. Чемп шүү дээ. Яалч Левин лавшаа левдэг. Лавшаа левин. Левин левих байхаа. Шүтисийн тэмцээн дээр бас тийм тухалт мохолт гараад идэв шүү дээ. Зарим нэг тоглолтууд. Шүтисийн шигшээж амар шүү дээ. Тийм. Шарко доо. Мааснаа. Одоо ч ахнаа бүгд төгсөө явц. Чи чинь хөөхөн шүтисийн тэмцээнд бас. Тийм, салбар тэмцээнд болсон. Алтарч ийсэн. Манай сургуультай чи яах вэ? Тэснээс бид гурав ингээ гурлаа шүтис гэд хэллүү те хэлсэн те. Тийм, бид гурав шүтисийн хоо. Юба хот хоёр бол ер нь бол шүтисийн холбоонд бол танилцчихсэн. Холбоонд нэг анги байсан. Юба маань одоо бол одоо шүтисийн бухс руу шилжсэн байгаа. Цэгийн бол бид хоёр болохоор бүр ингээд багын найзууд тэгээд 10 жилдээ хамт байжгаад цэгийн болохоор шүтисийн архитектурт бол сурдаг, багт сурдаг байгаа. Ер нь тэгээд Сурсаар л 10 жилдээ байхдаа ч гэсэн ер нь яг хотынхоо яг нэг бүс төс сонирсон юм байлээ. Тийм. Замын наан санал байсан юм байлээ. Яг ингээ одоо харахад эргээд харахад энэ үсэлгүй. одоо нэр хичээл орсон. Тийм. Маа хоёр хичээл нь орсон. Хичээлийн эхний өдрөөс нь аваа гараад ирсэн шүү дээ. Хоёр дахь өдөр ч Хоёр хэлсэн. дахь өдөр. Маа хоёр тэгээд жоохон яриач хичээл орсон ямар байна. Бас шавлцсан хിവэрэл Хичээл сонголт Монголдо хийвүү яа төлбөрийн асуудал яа энэ жил тэгэл төлбөр нэмэгдсэн. Йоо шүтис ингэ. Төлбөр Садлаа. ингэ жил ирэх тусам нэмээд ах юм аа. Энэ яагаад байгаа ингэ. Би бол анх орсон цагаас хойш төлбөрүүд нэмэгцээр л ирлээ. Агцсан Багсан л гэж амладаг байсан. агцсан 62 62-ыг ороход 62 байсан. Тэгээ дараа жил нь 66 болсон юм. Тэгээ дөрөвт орсон чи 76 болоод энэ жил харсан 86 ч гэх шиг юу вэ? Дараа жил 96 болох юм хаяаш. Аим шүү дээ. Болжооч ээ. Бас тэгээд яг чанар нь нэмэгдэж байгаа үгүйг нь бол сайн мэдэхгүй л дээ. Төгссөн юм чинь. Тэгэж. Гэтэ танаас ингээд анзаардаг сургууль чинь ингээд төгсөө явангууд чинь гоё болоод байгаа. Маа сургууль чинь нэг дээшээ ингээд шорон замаар явдаг байсан. Тэгсэн одоо ингээд те блок тавьцаа хөөрхөн цементэн замаар алхдаг болсон байлээ. Залгууруудаа янзалцсан байлээ. Маах бол бах байдгаараа. Яг хоо оюутнууд нь бас хөөрхөн ингээд юм санаачлаа тийм ингээд хоол үйдэг оюутнууд нь юмаа сургууль дээр үлдээх юм шкаф маф юм төгсдөг. Тийм локертэй болсон өөр юм. Локертэй болчихсон юм уу? Холбоо локертэй болсон шүү дээ. Холбооч болсон л доо. Хөөрхөн юмнууд болоод Төв болсон юм уу? тийм маа бас туус болоод байгаа шүү дээ ингээд хүүхдүүд ингээд планшет гээд амар том юм үрч. Тий. Тэгээ тэднүүсээ хоол үйдэг. Гамбан зүрдэг. Тэгээ хоёр талдаа мардаг. Хөнгөн гампонц. Тэгээ тэрийг тэгээ одоо 50 авах газар матастай болоод хөөрхөн юмнууд болоод лээ. Яг төлбөр нэмж байгаагаар бас тийм хийж болж шүү дээ. Локертэй бол тэр бол айгу зөв шийдэл. Тэгээ нэг талаараа ингээд одоо оюутнууд одоо ингээд нэг бараг ингээд 10 гаруй 20 мянган төгрөг нэмсэн маш нэг гэрдээ юм л ба. Тэгвэл тэр хэрээрээ сурж байгаа оюутны тоо нь хэдлээ те. Тэгвэл нэг хүний л 10,000 20,000 төгрөг нэмэгдлэх тэр олон мянган оюутны чинь те. Тэгвэл тэр хэрээрээ юугаа сургалтынхаа орчинг сайжруулах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгвэл яг үндэ бол нэг тийм айхтар тийм бол харагддаг шүү дээ. Нэг тийм нөө сонгуулийн амтал чиг нэг хүний нүд турсан юм хийгээд байдаг шүү яг үндэ бол. Яг хамаг мөнгөн тэр
Маш штисийн төв байрны хойно баригдж байгаа шинэ байр руу явсан байх л та. гэж таамаглаж байна. Номын сангийн хойдлын шинээр байж байгаа. Тэр бол нүсэс том юм байж илээ. Одоо баг эцсийн шатанда явж байгаа шиг үс. Түрүү жил болохоор нөө маань сургуулийн ангууд нь телевизтэй болсон байсан шүү дээ. Бүх ингэ нүү. Телевизтэй болсон. Тийм. Тэгээд телевиз дээр Уусаа байсан биз дээ. лекцүүдээ гаргаад. Гүү шинчилсэн. Том юу болгоод. Тооч мочтой зарим юутай бол. Йоо маахыг тийгээс. Тэгж юм шиг л бас болж штэ. Мэдээлэл холбоо технологийн сургууль юм байна да гэдэг. Би нэр холбоонд нэгдүгээр курс авсан гайхчихсан. Бүхэлд ингэ те Монгол улсын ингэ бүр шинжлэх ухааны технологийн сургууль ингэ те бүхэлдээ Монголын ингэ ажтын холбооны сургууль хийж адаглаад ганц үнгөө вайрс байхгүй хэрэгтэй яхад гэж бодчихсон би. Адаглаад компьютерийн лаб нь олигтой байхгүй гэж бодчихсон. Компьютерийн лаб одоо солимоор байна маагч төвтэй. Солимоор байна. Гитсүү байна. Одоо биднес ч явах ингээд төгсөөд явах чинь. Энд юу яах вэ? Шинэ оюутнуудаа зөвлөж юм ярих уу? Тэгвэл та. Одоо 1-р 7 хоног эхэлсэн тий. Одоо оюутнууд 40 сонголтод явуулчихлаа бас тий. Явагдах нь явагдчихлаа. 2 билүү 4 3 билүү 3 дээр хаагддаг санагдаад байна. Хичээл сонголт 2 нь. Хичээл сонголт уу? Тий. 4 дээр хаагдсан юм биш үү? Би тэгэж бодоод байна. Тийм үү. Тэгвэл мартчихж хэл нэгдүгээр курс ч. Хичээл нэмүүлнэ гээл гүүгээл яваад байдаг. Ямар ч 2 дээр бол хаагдаагүй л хэдий. Тэгээд шинэ оюутнуудаа зөвлөхөд бол эхлээд зөвлөх багштайгаа шууд сайн найзалж аваарай. Тий, зөвлөх багш. Тэгээ сургалтын албаныхаа ихч байна. Тийм яг хариуцсан амар гоё хайцаад явахгүй. Тэг чинь бас та нарын дүнгтэй ингээ шүү. Тийм. Та нарыг эвгүй байдалд оруулж чадхаар л нөхтөөч шүү. Ер нь сайхан сургалтын албаны мэгчтэй сайхан найзлаа явуул тэгээд мэддэг болчдөг. Тэгээ мэддэг болчихгоо. За угаасаа одоо наваг нөө чичээш тэгдэгс. Өөртнаа тэгэл өөртнаа сайн юу байна гэл юу гिचэл намаа сайн уу гэл. Тэнгүүт ингээл би бас нэг гоох юм гарна ш. Тэнгүүт за энэ угаасаа ийм хүүхд юм чи ингээл асуудалгүй болчдөг. Тэгээ ахтаас нь гайгүй өөрөө гайгүй таниулаад найзлаад авчвал сургалтын албаны ихч чинь бол тэгэл чамаг авч ирэх шүү. Үртэй. Тэр сургуулийнхаа ойр хавийн төгс мөчтэй найзлаа яваад байна. Тэгээ найзлцсан хүмүүс ч их байдаг л та. Яг хөө зүгээр л дээ заримдаа юм зээлхий тий. Зүгээр үед ихэл. Маа сургуулийн уртлын төгс чинь амар юм юмтай тий. Канонтой, принтертэй, ламинатортой ёо. Үүний универсал төгс өгдөг байсан цагийн сайхан. Одоо ч байгаа л та. Тэний хэдэн метр баг 3 м квадраттай л тий. Юм би хоол моолч явж их шиг эртээ дарсан. Нэгдсэн үйлчлэгээ тий. Нэг цонхны үйлчлэгээ авсан. Бүгдийг нэг дараас. Тэгэд ер нь бол одоо яг Орсын ангийнхаа ер нь бол одоо юу лээ төлөвлөгөө гэдэг юм байгаа заяа. Төлөвлөгөө. Сургалтын төлөвлөгөө. Сургалтын төлөвлөгөө яг тэрийг л ер нь хараа сонгоч. Тэрийг хараад нэг 2 жил явцсан бод ямар ч асуудалгүй байхгүй. Тэрийг олж аваагүй байвал хариуцсан багшаасаа олж авна уу? Зөвлөх багшаасаа. Ямар нэгэн байдлаар ингээд асууж байгаа. Тэгэхгүй бол нэг үлрэлийн чанартай хичээлүүд чинь одоо хавар ордог юм тэр хичээл чинь намар болохгүй болчиход 1 жил алцдаг байхгүй хүүхдүүдийг. Нөгөө заавал өмнөх холбоо молбоо гэж бас байна. Холбоос хичээлүүдээс. Манай холбоонд болохоор нэг ялангуяа манай ангид нэг хогийн хичээл өгдөг гэсэн. Хогийн хичээл тав. Уулын суур хичээл одоо нэг хөвчөн төгссөн ямар хогийн могийн гэрсэн. Нэг суур хичээл өгдөг гэсэн. Тэр нь ингээд баг цаашаа намрын ингээд 4-5 холбоос хичээлтэй. Тэрийг нь манай зарим хүүхдүүд нь үзээгүй тэгээд 1 жил баг хойшилсан шүү дээ. Яг тэр төлөвлөгөө ер нь дагаа явчих. Тэгээд сонгох хичээлүүд дээр болохоор яг өөрийнхөө чадна гэсэн ингээд те дүнгээ гайгүй гарах боломжтой ч гэсэн. Сурахыг хүсэж байгаа ч юм уу те. Сонгон суралцах хичээлтэй шүү хүүхдүүд чинь. Хүүхдүүд чинь нэг сайн орж ирсэн шууд 21 км гэртээ дээр үзээд шүү. Олон 18-аар яваал тэр чинь дуусчих واخгүй те. Уулна. Уулна. Ямар ч асуудалгүй яваад байвал. Тэгэл хичээлээ битээ таслаарай. Тэгэд төлбөрийн асуудал дээр болохоор ер нь бол төлбөрөө яг 0.7 хоног эхлэхээс өмнө ер нь төлчүүл зүгээр. Тэгээ ооч эхлэхээс өмнө. Тэгээд хичээл сонголтоо ингээд хов оос ийдэг байхгүй. Тэгэхгүй бол хойно төлчингүүд хичээл зохицуулагч дээр чи очино. Хичээл сонголт чинь дүүрсэн байна. Хичээл нэмүүлнэ гэд аюул олон тэ өргөдөл мөрөгдөл ядраатай юмнууд гараад байдаг байхгүй. Тэгээд олон хүүхдтэй анги мангид авахар чинь тэгээ заримдаа ингээд ойлгохгүй юм гарна шүү дээ. Тэгээд багш чинь сайн тулж ажиллаж чадахгүй. Яг эхний 2 курст бол юм бол тиймэрхүү байдаг. Тэгээ болохгүй л ангийн даргаасаа сайн асуугаа тий.
ангийн дарга чинь бол чамаас илүү мэдж байгаа шүү дээ. Юу бол одоо сургууль дээр чинь. Хэмжээл зөвлөх хөгш ангийн дарга саа 3 тагаа л нээсэж сургалтын алга 3 тагаа. Захирлынхаа царайг нэг хараад үзчих хэрэгтэй. Би захирлынхаа царайг харахгүй байсаар байгаа төгссөн шүү дээ. Тэгээд төгсөлнөө хаа манай захирал юм байт юм байна. Муу юм уу ч гэж. Амар тэгэж юм гээд нэг тиймэрхүү тохиолдол гарч ирсэн. Тэгээд холбоос хичээл дээрээ яаж бүр юу ч болсон битгий унаарэ нэр бүр жил алын шүү та нарын. Тэгээд холбоос хичээл гэдэг нь болохоор ийм юм байдаг байхгүй юу? Ерөнхийдөө жишээ нь математик 1, математик 2 гэдэг математик 1 дээр онцгой тохиолдол 2-ыг нь ол үзэхгүй гэдэг одоо тэгэл ойлгочих хэрэгтэй холбоос хичээл дээр. Тэнгүүд математик 1-ийн заавал намар үзэх ч гэдэм юм уу. Тэнгүүд одоо намар үзэх мат 1 дээрээ унтсан байж хавар үзэх мат 2-оо үзэж болохгүй. Тэнгүүд заавал дараагийн намар дараа жилийн намар заавал мат 1-ээ үзчихээж мат 2-оо үзэх шаардлагатай. Нэг жил хойшлуулж байгаа байхгүй юу? Айгу асуу. Амар ядраатай гэдэм аа. Тэгээд нэг одоо анги танхимынхаа нөгөө те одоо юу гэж үйлчлэлийн л агуулчих хэрэгтэй бас ингээл 2 давхарт 200 кодтай ангиуд байдаг 3 давхарт тэгэхгүй бол 3 давхарт байж ирсэн 200 200 таа нэдэм болмол гэдэг ингээд чага асуудалтай хүмүүсээс явж идэв шүү. Маа холбоочин байж тээ нөгөө 225 нэг сонин газар байдаг. Хүн болгон хайдаг бүр ёо. Тэр нэг пост орчихсон шүү дээ. 225 хаа нэгээс номын сангийн ашиг гэж заасан чи худлаа яриад байгаа ч гэж. Үдээс. Худлаа яриад. Гэхдээ тэр чи үний ярьж исэн юм аа болсон нэг. Худлаа яриад. Ой үс зэгж мэгс юм шүү. Чи хий юм бэ? Захирал юу? Шинэ дийлэх гэдэг юм аа. За шинэ оюутнуудаа тэгээд анхнаас нэг хичээл номдоо сайн суугаад юмаа ер нь цаг бүртэн л хийгээрээ. Ер нь урд суугаад ах тэгээд дүнчин боллаа ундгөөндөө. Тийм үү. Урд суугаад ах гайгүй шүү. Тийм үү. Дандаа урд суугаар ингээд өөрөө хийж болохгүй багшааг үүдс чаараа байж идэг байхгүй. Тийм болохоор тийм хичээлээ. Өөр юм их нөө сэтэл төрүүлж болохгүй. Би ч нь болохоор нэг ингээд маас нэг ойрхон сургуультайгаа ойрхон гэртэй байх чинь нэг бодлоо хэцүү шин. Дандаа хоцроод байдаг байхгүй. Амар ууж тавь. Тэгээ лекц мэгсэн дандаа хамгийн ойр очсон өдр. Юм сонсохгүй харагдахгүй. Яг хөө тэгээд хоцорсон ч гэсэн тэгээд ингээд хичээлийн нөхөд авчих чадвартай байх хэрэгтэй л те. А тий. Дээрэс нь компьютер болон ингээд одоо архитектур, дизайн яадаг хүмүүс маань Google Drive-с ашиглаарай. Хийж байгаа ажлуудаа шууд Google Drive руу ингээд апплойт ингээд автоматар хийжчихдэг, болгож болдог. Тий. Тэгээ олуулаа бас ийм шеэрмэр дээр ингээд нэг төсөл дээр ингээд өөр газараас ажиллаж болдог. PowerPoint эднээс тийм. Тим юмнуудаа сайн эхнээсээ юу н ашиглаа явахгүй бол одоо жишээ нь наазах нэг төслийн юун дээр ингээд компьютерч ажиллагаагүй болдог те. Драйвасаа өөр хүний компьютер дээр ингээд үзүүлчих боломжтой байдаг шүү. Тэгээ оюутны вебээр бас сайн юмнуудын за ийш оронгууд ингэдэм байх, тэгдэм байх. Тэднүүсээ бас сайн мэдээд ий сургалтаа энэ ий сургалт юм байна. Ийшээ орохоор тэгдэм байна гэх тэднүүсээ бас мэдээд авчих хэрэгтэй шүү. Нэрээ Ибач нь клубд байдаг гэсэн тий. Тийш үү. Ямар клубийнхаа талаар жоохон яриач. Юу гэж. Ер нь яг бит хоёр бол ерөөсө клубд аж үзээгүй хүмүүс байхгүй юм. Зүгээр ингээ хичээлээ тараал яг найзуудтайгаа уулзал нэг иймэрхүү байсан. Чи болохоор ингээ хичээлийнхаа хажуутай клубд яваал тэр клубийнхаа ингээл нэг тийм тэр талаараасаа одоо цаг баримтал сурна ингээл одоо ямар даваа шиг. Ер нь клубдээс ямар клуб чинь юу байсан шүү дээ. Илтгэл мэтгэлцээний клуб гэдээсэн инженерийн эндэргээд нэртэй. Тэг хөөрхөн нэг өдөрлөг зохиогоод байдаг байлаа. Тийм нэг 2 тийм хийжсэн. Тэгээ маа клуб болохоор тэгээд ерөөхдөө л яг тийм илтгэл мэтгэлцээний л клуб. Хүмүүсийг ярьж сургах. Тийм хүмүүсийг ярьж сургана. Мэтгэлцэж парламентын хэрхэн эрүүл зөв мэтгэлцэх вэ? Тийм юм сургана. Тэгээ дээрэс нь мэдээж клубт явж байгаа юм чинь хамт олонтой болно. Хамт олонтойгоо юм хийдэг болно. Тийм. Тэгээ ангийнхнаас ч гадна клубын ингээд хамт олон гэдэг. Ер нь их сургууль бол хамт олон бас амар хэрэгтэй л дээ. Тэгээд ганцаараа яваад байхаар барддаг байхгүй. Яа маа сургуулийн 60 жил явуулж байгаа юм л. Тийм үү. 60 жил. Холбооных чинь 50 жил. Тийм гэж.
Тэгэл шинэ оюутнууд тэгээд анхнаасаа юу гайгүй зөв хүмүүсээ олоод найзлахгүй болвол тэгээд нэг жоохон бүтггүй гаруудаа найзалчвал тэгэл дагаал хичээл ном авахгүй бүтгүүрэл тэгэл жоохон замхарчдаг юм шиг байна лээ шүү. Зүг шүү гэж. Тийм. Тэгээд бас нэг гайгүй хичээл ном хийж барьцдаг нэг тиймэрхүү хүмүүстэй найзлахгүй болвол тэгээд өөрөө хийдэг ч гэсэн хийдэггүй хүнтэй найзалчвал бас хэцүү шүү дээ. Жоохон ингээд тэ ингээд дагаад ингээд өөрөө бас утгаарах магадлалтай. Тий. Тэгээд стилист орвол архичин болно гэдэг бодлаа. Тэр бол хутлаа шүү. Тэр зүгээр хувь хүний сонголт. Тэснээс шууд ангийнхан чинь нийлээ ууй гэдгүй юм. Тэ нэх бол тэгдэггүй шүү дээ. Яг хөө тий. Тэгээд яг нэг баяраар одоо шинэ жил танилцах үдэшлэг шинэ жил танилцах тест явж байгаа гэж бурхан. танилцах Тийм юм явж яа тийм. Нэг найзынхаа сонссноос энэ л миний очих газар биш байсан байна гэдэг. Өө тэгээ танилцах чи өөр сургуулийн хүүхдүүд явж яадаг шүү дээ. Анаах дээр чинь Батлангийнхан явждаг гэдэг бас Тий. Нөгөө нэг баахан ирчүүдтэй сургууль, баахан эмэгтэйчүүдтэй сургуулийн үдшилтэд нь очиал тий. Тэгэл ойрхон сургууль. Гэхдээ ойрхон одоо нэг одоо мууис шүтээс идэж байгаа хотын төвдөө биш. Ойрхон сургууль сурах бас гоё л ах та тий. Маа холбоочоо ингээд хамгийн захад байдаг. Ямар ч ойрхон сургууль байх. Хотын захад байдаг. Тэгээ ингээд сургуулаас гарлаа тий баг ингээд тий гэр оролт хөдөө. Би нэг дүүрс холбоонд очивол хөдөө байна даа л гэж. Тэгэхээр хээр газар сураатж байгаа юм шиг. Урагшаага нэг дэлгүүр байх нь байгаа. Тэгээд бүр урагшаага бол нэг номин байгаа. Тэгэл өөр баг юм байдаг. Хотын төвчин болохоор ингээл зүгээр ингээл одоо чөлөөтэй цагаараа тий кофе шоп ороо суучин, өргөө мөргөлөө орчин тий тэр өөрөө тоглолчин. Өргөө ороо кино үзсэн шүү дээ. Бараг нэр 3 цаг тий партай байхад бол нэг кино үзээ гарч яг таарах байхгүй. Тэгэл гайгүй ид шууд шинэ газартай гэл. Маа төв байр. Тэр гоё шүү дээ. А тийм шүтээс дээр болохоор ингэдэж шүү. Эхний курст болохоор ер нь бол бүгд яг тэр аяараа адилхан хичээл үзтiin тий. Ямар ч сургууль хамаагүй боловсруулалтын суур хичээлүүл. тий одоо физик математик хүний хөгжил мөгжил гамшигаас хамгаалсан юм чинь. Харилцааны англи хэл мэлээ. Одоо холбоо бухас идэрт сурдаг хүүхдүүд, мис идэрт бол сурдаг хүүхдүүд бол ер нь бол хотын одоо төв байран дээр ирж ер нь бол хичээл суух магадлал чийдтэй ер нь бол шаардлага гардаг. Одоо нэг Т байранд очиж лаборатори гэл гамшиг гээл нэг юу лээ. Чи гамшиг чинь бүр өөр байшин. Тэр санан түүгээд нэг сонин байшны доор орж морол тий. Гэвч бас нэг хүний 8-аад ч явчих гэдэг. Одоо нэг байшингийн подол руу нормоор хийж байгаа ш. Тэгээ оронгууд ингээ хиймэл хүмүүн хөвчиж байгаа шиг бүр амар байр гэл. Өдөртөө гамшигаа бол яг ихний курстэл үзэж дуусах нэрээ. Зовё. 4 жил үзсэн хүн байдгийн шүү. Бүртлээ шүү. Бүр айгүй лайтай хичээл байхгүй тэр чинь сүултээ тий. Тэр надад хаяад идэг байхгүй. Надад л бүр зүгээр Ийц 100 оноо л надаа. Эзэн үдийн эзэлтэй яг ингээ 2 удаа очсон гэсэн үнд бол. Тэгвэл нэг ингээл 90 очин байгаа тэнгууд тэр чинь ингээл нэг кредит мөртлөөсөө ингээл 60 идмэдтэй новшортой байхгүй цаг. Тэгээ гамшигаа үзэж дуусахгүй бол төгсөхгүй шүү нөхдүүдээ. Тийм заавал үзэх хичээл чинь. Бас биеийн тамир байна. Биеийн тамир. Нэг сонин зугаалгаар явдیں۔ Намрын зугаалга гэж нэг. Бөөнд яваа. Тий. Бөөн ирчүүд явна. Мянган хар явна тийшээ. Ил алхам октодос явна шүү. Та нар яагаад ах хэрэггүй. Тэгээ октод явнаа. Тэгтээ 4-7 хоногт нь явна. Тэгээ нэг шитээсэн шарам алгаа гэдэг нэг баахан зураг мураг фейсээр баахан ялцтай шарам алгаа. Би нэ азаа тэр явгаа илт нь хоноогүй шүү дээ. Яа. Өөрөөдөө ирсэн юм уу? Тий. Манай тэр явсан үед бид нэрийг хонуулаагүй шүү дээ. Өглөө нь яваад оройн нэр. Олон улсын тэмцээн болоод идэв. Мэдгүй. Оройн тийш хавар явлаа. Бунтхогийн цаашаа хаашаа л явсан. Тийм. Тэр чинь нөгөө нэг олон улсын тэмцээн болдог байхгүй. Би бас тэр үеэр явж исэн. Нөгөө нэг оройдоо ингээд очиж шүтээсийнхаа ах нарыг ингээд олон улсын тэмцээнд дэмжичээд бөөнөр хонохгүй явцгаая гэж багшнаас тэгжсэн байхгүй. Сансраад 2 цуг яваад тийм. Гүү би сансраатай юу. Би ганцаараа явсан шүү дээ. Тэгээ сансраа гэсэн. Чамд өмөд авчиж өгнө үү гэдэг. Хизээ. Мэдгүй. За.
Тэр явгаа хэлэлт ер нь бол явчвал тэгээ биеийн тавирчны бол ер нь бол 50 оноо шууд гарчихна гэсэн үг. Тэгээд оймсаа уул нөгөө 50 оноо бараг гарчин дөө. Нилээд оймс авчихгүй гоё. Шүтээсийн оймс байгаа. Шүтээсийн брэнд оймс цагаан тий. Шүтээ хэсэгцэл логотой. Jordan Morton биш шүтээ хэсэгцэн. Оймс авснаа дагалдаж оноогч нэмж өгч байгаа. Би чинь за Ставрын сургууль дээр бол цэгийн сургууль дээр бол нилээд татсан. Бухс дээр бол ганц хоёр л очижсэн. Би ч бас 4-р байранд их байсан. Цаашаага амир нэг хүүтэнтэй бухс. Жиндүүтэй. Цаашаага нэг юм дэш юм гинт яасан. Өнгөрсөн семестр тэр нь хаацсан биш. Засвар игээд байгаа. Тийм. Боромоор хор тусаад юм яа. Маа холбооны нөө хуучин багш нартай л тэр хуучин гитэмс байхад нь тэгэл айгүй хөтэн гэл жиндөө гэл тэгэл ярьдаг ус. Би нэр өнөөдөр анхудаа тэр хоошоо нь орж үзлээ. Нэг лексэн сууж үзлээ. Өнгөрсөн семестр тэр нь хаалтайсэн. Маш тийсийнхэн ч тэгээд гоё дөө тэгээд бас залуу байгаа дээр даг хичээлгээд байхгүй тийм юм үзэж хараад шоудах үедээ шоудаад бас гоё үеж болно шүү дээ. Хичээлээ гол тохируулах хэрэгтэй л дээ. Нэг 5 дахьтаа стрессээ тайлгаж юм уу. Тэр I love-т орох ингээ муухай. Нөгөөсөө шүтээсийнхэн ч бүгд I love-т гэж дээ шүү дээ. I love-т бол шүтээсийн эзэмшилтэй. Тэгээд танилцах бол за яг хөө тэгэл яг очих нэг нь өсөө очил тэгэл яа. Би танилцахт очсноор нэг давуу тал нь ер нь ангийнхантай гоё хамт олон болдгоо юм байлээ л те. Манай анги ч аяга болоо штэ. Эхлээд Facebook group байсан. Тэгээд Facebook group ингээд ерөөсө зураг нь байдгүй ерөөсө. Заавал нь 15 онд те яг эд зураг мөрөг ерөөсө зураг нь авахгүй хөөд. Тэгээд сургууль дээр тарахад танихгүй. Тэгээ нэг Facebook group байж байгаа. Тэгээ нэг зөвлөх багшийнхаа ачаар нэг цуглаж бие харж ирсэн да. Тэгээд дебата би баг дараа хаврын танилцчихлоо яалаа тий. Бид хоёр бол яг ихний семестр бол баг таарлахгүй жаа тэгээд тэгжил танилцчихсэн түүх байдیں۔ Тэгээд яванда тэгээд сураад ирэхээр тэгээ болно дөө. Хичээлийн ангийнхантайгаа цуг сонгоорой. Ангийнхантайгаа тийм цуг сонгоорой. Тэгвэл ингээд ганцаараа ингээд сонгож байгаа. Ингээд асуух хэцүү байх хэцүү хүүхдтэй шүү дээ. Ангиас жоохон яаш тоолдчихдаг байхгүй юу? Нэмэгдсэн дээдлийнхаа курсынхантай нийлдэг болсон тий. Тийм хичээвэл ер нь бол 3.5 4-өр төгсгöd бол нэг асуудалгүй дээ. Тийм бас угаасаа 5 жилээр төгсдөг. Тийм болцсон. Бүр амар 162 кредит үзээд төгсдөг болцсон байлаа. Тэгээ одоо яхад сураал байж. Тэгээ сурхийнхаа хажуугаар ингээд бид гурав маань ингээд энэ маань ингээд эзэнийхэн цагт вайрал болох бах. Энэ зүйлийг цааш нь зүтгүүлээ. Андуудын энд үйдэг тий. Андуудын энд үйдэг эмлонч тэгээ бид гурав энэ чинь ингээд суудсан. Эхний дугаараа бэлтгэж гин. Энэ газрын талаар ер нь танилцуулвал за Aim Lounge гээд андуудын нөө Stars Center гэдэг. Тэрний яг 5 дахь Aim Lounge гээд газар байгаа. Тийм тэгээд энэ газрын гамбаа гэж сайхан ах байгаа. Гамбаахтай яриад гамбаах минь тэгээд энэ газрынхаа VIP бид дурыг суулгаад ингээд манай подкастыг дэмжиж та гурав энд ингээд юм хийгээд бид дурыг суулгасан байгаа. Тэгээд та бүхний бас энэ газар орж ирж сонирхоорой үзээрэй гэж хэлмээр байна. Андуудын автобусны буудал юу лээ чи? Автобусны буудлын яг хажуу талд нь Star Center-ийн 5 давхарт. Тэгээ террас мерастай байгаа. Террастай, орчин сайтай, VIP-тай. Лифтээр буугаа шууд байгаа. Гоё техник нь гоё. Тэгээд үйлчлэгээний зал томтой. Тэгээд хүлээ авалт магалт авдаг. Макс нь 200 хүлээ авалт авдаг. Шиша миша гардаг. Тийм юм гоё газар байгаа шүү. Тэгээд энэ газарт ингээд суулгаад бид нарыг ингээд яриулж байгаа гамбаахтай бол баярлалаа гэдгээ илтгэе. Баярлалаа. Гамбаах маань Либроны панагаа. Тийм. Тэгээд нэг дугаар дээр баг орж ирэх байхаа тий. Зочноор орж ирнэ шүү.
Тэгээ явандаа ингээд бид нэр жоох ингээд гайгүй хүрээгээд хэлсний дараачаар юм бол дандаа ингээд зочинтой байна. Одоо ингээд дөрүүлээ ер нь бол ярьж эхэлнэ. Тийм байгаа. Гой зочдуудыг бол нойлж авчирмаар л байгаа тий. Одоохондоо тийм. Тэгээ болно. Одоохондоо ч угаасаа бид гурав арайш дөнгөж эхэлж чинь бас дээрс нь жоохон түүх хийч байна те. Илуусаа хувийн офис студиумуудтай болчихоо тий. сэтгэл зүтгэл хахад алцахгүй юм байна гурав. Тийм мань гурав нь яг тийм микрофонтой болчихвол яриа бол өөр сонсох байхаа тий. Одоо бол гоё ингээл утасныхаа юм дээр ягаал. Мөнгөгүй. Оюутан хүмүүс ойлгоорой. Нэг нь олон төгссөн гээ. Нэг нь амраал яваалаа гэл. За ингээд миний араас нэг дуу яваад манай ер нь бол подкаст ингээд өндөрлүүлээ та тий. Эхний дугаар энэ өрөөд өндөрлөе. Тэгээд 7 хоног болох нэг шин дугаар гарах байгаа шүү. Залуучдаа ойрхон байгаарай. Баяртай. Тэгээд SoundCloud дээр оруулна. YouTube дээр ер нь бол эдитэ бэлтжүүл оруулна гэж бодож байгаа. Тэгээд маа пэйжээр ер нь бол ингээд шеэрлэх байгаа. За ингээд дугаар Swisscast. Swisscast.